өнөөдөр ингээд сургалт явуулж байгаад маш их баярлалаа. Яг гэртээ хийцгүүрээ сууж исэн. Жохон ч гэсэн мэдээд авчигээд ороод ирлээ. Одоо намайг болно болроо гэдэг. Яг нөгөө нэг онлайн худалдаа хийх тийм төлөвлөгөө гаргацсан яг эхнээсээ эхэлжсэн учраас надад яг онлайн маркетингийн хичээл нь айгүй сонирхолтой юм л да. Зөв. Окей. Тэгэхээр одоо сургалтнаасаа их юм мэдэж авнаа гэж найдаад байж энэ да. За, окей. Ямар ч байсан өссөн хэмжээнд чинь мэдээлэл өгч чаднахаа. За баярлалаа. За манай бүрд олон маань болохоор түрүүнд танилцуулсан байгаа. Тэгээд онлайн чиглэлээр онлайн сургалтын чиглэлээр бизнес эрхлэхийг хүсдэг төлөвлөсөн гэдэг тав болчлоо. Тэгээд та хоёроо хүнд тэгээд хичээлээ эхлүүлнэ. Ямар ч байсан дижитал маркетинг тавтай морил. Тэгээд та ерөнхийдөө дижитал маркетингийн талаар мэдэх үү? Бас сайн мэдэхгүй байгаа. Окей. Мик нэгээд ярилцаа авчих болно шүү. Ер нь ярилцаад явуул их амар. За бүрд олон маань сайн мэдгүй гэж. Окей. Энийг би ч гэсэн саяхны хүртэл нэлээд муу байсан. За тэгээд дахиад нэг хүн ороод ирсэн байна. За бид нэр саяхан танилццээ. Тэгээд хичээлийн сүүлд хэдүүлээ шинээр орж ирсэн бүх хүмүүстэй дахин танилцсанаа. За тэгээд би өөрийгөө танилцуулъя. Намайг Үзэл Өсгөө гэдэг. Тэгээд би яг маркетер чиглэлээр санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2009 онд төгссөн. За тэрнээс хойшоо Номин Түшиг Монс гэсэн яг Монголынхаа топ 3 компанид ажилласан. Тэгээд энэ хугацаанд болохоор маркетингийн чиглэлээр салбар хариуцсан маркетингийн менежер. За нэгэнд нь болохоор шал мэрэгчлээсээ шал өөр дизайнерын маркетингийн дизайнер гэдэг мэрэгчлэлээр ажилласан байгаа. Монс косметик компанид. Тэгээд одоо та нар мэдж байгаах те Эмисан ч юм уу Монсын нэрийн дэлгүүрүүдээр орохоор гоо сайхны бүтээгдэхүүний сапоглоод ерөнхийдөө 13 нэр төрлийн 51 брендийн сапоглоод дизайн брэнд за логотой ингээд яг ажиллаж явсан. Тэгээ энэ компани надад айгүйх өргөж өгсөн юм. Яг тэгэхээр яг энэ дижитал чиглэл рүү хөрвөхөд айгүйх суур юг бол өгсөн. Тэрнээс гадна олон тийм өсгөгч боломжуудыг манай нөгөө хоёр компанид ажиллаж ачсан боломжийг олгож ирсэн. Тэгээ яг Монсыг би онцгойлон ярьж байгаа нь юу гэхээр дижитал чиглэл рүү яг хөтлөхөд надад их тус төхөн болж исэн. Өөртөө цаг гаргах тал дээр яг нэг дизайнер чи компьютер ухаан програмыг судлана гэдэг тэр чиглэлээр ажилласан. За тэгээд 2015 онд UACTM 21 гэдэг төслийг бие дааж эхлүүлжсэн. За аюу сүрхийн нэртэй л дээ. Яг ихтэй 21 аймагт хүрч чадаагүй ч гэсэн Монголынхоо 8 аймгийн төгс ангийн 12 дахь ангийн 400 орчим сурагчдыг хамруулж яваад 2015 онд онлайн сургалтыг хийж үзсэн. За яг тэрэн дээр бол нэг 4 сар үргэлжлэх ёстой байсан боловч нэг 2 сар орчим үргэлжлээд би айгүйх нөө төлөвлөгөөгөө хэлсэн. Яг энэ нь болохоор ямар байсан гэхээр 12 дахь ангийн төгс ангийн хүүхдүүд чинь шалгалт өгөх ёстой гэдэг би ерөөсөө тооцоолоогүй заа нэгээ тооцоолцсон л ерөөсөө. Тэгэхээр энэ болгоноос надад нэг хөргөөрхөн юу сургамж өгсөн энэ талаар бас жоох ярина. Тэгээд 2017 онд өөрийнхөө компанийг үүсгэн байгуулад 2018-аас 20 онд болохоор Unlock Mindset VIP ивентийг болохоор орон нутаг бол Улаанбаатарт тасралтгүй 20 сар болгон гэж зүг шүү дээ. 24 удаа явуулсан байна. За тэгээд 19-оос 2020 онд Улаанбаатар Entrepreneur Social гэдэг. За та мэдчихвэл Моника Бацөх гэдэг дасгалжуулагч байдаг те. За тэр дасгалжуулагчийн Монголд үйл ажиллагааг нь ерөнхийдөө хариуцж явж байхдаа эдний VIP-ийн ивентийг нь бас давхар хөтлөө явдаг байсан. Тэгээд тэрнээс хойшоо дижитал маркетинг VIP сургалтыг бол өгөө явж байгаа. Одоо бол арай жил хүрээг байна. За тэгээд нэг иймэрхүү төвхтэй өсгөр гэж хүн байна. Тэгээд та нар өнөөдөр яг миний үндсэн мэрэгжлийн давуу яг сэтвтэй холбогдлолтойгоор сургалтанд сууж орох гэж ирсэн байна. За тэгээд бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Танилцаа таатай байна гэдэг бүрүүд толдон байна. За нөгөө хэдийн маань нэр нь болохоор гой байгалийн гой нэртэй юмнууд байгаа шүү дээ тий. Бүгдэнд нь өдрийн мэнд хүргье таалагдсан байх гэж бодож байна. Тэгэхээр дижитал маркетингийн талаар мэдхүү та бичээ тэмдэглэе авчвал их зүгээр ах жоохон асуулттай хариулттай өөрсдөө жоохон оролцоотой явуулчих тий. Боломжтой шууд камера нэгээд эсвэл юу яа тий. Мик нэгээд шууд ярилцаад асуугаад газар дээр нь асуугаа явчих болно. Тэр нь баг илүү их нэг өөрт чинь хүртээмжтэй асуусан хүнд л хариулт ирдэг те сонссон хүн гоё мэдээ сонсдог асуусан хүн бол сонсгоос гадна өөрийнхөө хүсснийг мэдэж авдаг гэдэг тийм байдаг шүү дээ. Тэгэхээр яаж хийж та мэдгүй чадахгүй зүйл дээр асуулт асуугаад явахыг хичээгээрэй.
За ер нь бол би ч гэсэн адилхан миний яг дижитал маркетингийн чиглэлээр бол ерөнхийдөө сургалтын талаар ч юм уу судалгаа одоо яг ажиллаж байгаа практикаараа мэддэг ч гэсэн яг дижитал маркетингийг би төсөөлөхдөө за би маркетер юм чинь мэдчихэл байгаа гэдэг тийм амар өөртөө ихтэй байдлаар ханддаг байсан боловч 2017 18 он хүртэл бол би юу ч мэддэггүй гэдгийг бол мэдэхгүй явж исэн байлаа. Тэгээс яг дижитал маркетингийн чиглэлээр суралцаад өөрийгөө хөгжүүлээд ингээ ирсэн чинь энэ ч өстой шал өөр зүйл байдаг юм байна штэ. Тэгээ ойлгож авсан. Тэгээд одоо бол яг эд дундаа ороод за суралцж байгаа. Тэгээд зэрэг суралцж байгаа зүйлүүдээсээ та нартай хуваалцаад бас явж байгаа. За яг тэгээд дижитал маркетингийн VIP сургалтыг 50 хүнтэйгээр анх сургалтаа эхлүүлсэн. 50-60 өргөлдөө 40 хоёулаа байгаа. Тэр хүмүүсийн яг бизнес дээр нь цэвэр одоо дэмжлэг өгөх үүднээс одоо сургалт өгөө зааварлаад чиглүүлээд явж байгаа. За тэгээ ер нь бол дижитал маркетингийг мэдэхгүй байгаа хүмүүс бол маш энгийнээр энэ дээр байгаа зургийг харж байгаа болвол нэг юм багц зүйлүүдийг л ерөнхийдөө ашигладаг гэж ойлгож болно. Уламжлалт бизнесээр ч гэсэн яг маркетинг дээр бол тодорхой хэмжээний юунуудыг бол ашигладаг шүү дээ. Маркетингийн сувгуудыг ашигладаг. Тэгэхээр дижитал маркетинг юугаараа ялгаатай ихээр зүгээр л хэмжиж болдог. За тэгээд ашиглагдах сувгуудын хувьд бол компьютер, гар утас, вебсайт, за тэгээд сошиал сувгууд, имэйл, хайлтын систем гэдэг дээр нь бол бүхэлдээ Google орчих байхаа. Bing, Yahoo хэтэргээ байдаг ч гэсэн Google бол дэлхийн зах зээлийн 96% хайлтын системээр монополддаг учраас та Google гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй болдог. За тэгэхэд мессеж байгаа. За энэ нь бол төрөл бүрийн мессежүүд шүү. Зөвхөн гар утасныг гэхгүй тийм ээ. Онлайн сувгууд дээр жишээлбэл Facebook-ийн Messenger байна. За тэгээд хамгийн сүүлд нь бол AI болон chatbot гэж байгаа. AI гэдэг дээр нь бол задлаа ярих юм бол маш их зүйлүүд байгаа. AI гэх төгс оюун ухаан дээр суурилагдсан маш олон төрлийн платформуд. Энэ дээр бол Facebook ч гэсэн ордог хайлтын систем дээр, Google ч гэсэн орно. Маш олон төрлийн юмнууд. За тэгээд хамгийн сүүлийн маркетингийн хамгийн сүүлийн үеийн тренд болсон одоо хамгийн сүүлийн дэвшилтэд тийм технологи бол чатбот байгаа. Тэгэхээр бид нар ингээл 1920-30-аад оны үе тийм ээ нэг зүйлийг бодоод үзэл тэ радио гарч ирэхээр энэ бол одоо дэлхийг цоо шин төвшөнд авчирж байгаа. Радио гэдэг бол дэлхийг цоо шин төвшөнд авчирлаа гэж тухайн үеийн бизнес эрхлэгчд одоо юу гэдэг те одоо гайгүй гэсэн хүмүүс нь тэгж радио шагшин магтарч байсан шиг өнөөдөр 2017 оноос хойш чатботыг бол маркетингийн хамгийн сүүлийн үеийн технологи гэж ойлгочих болно. Тийм гайхалтай зүйл байна. Тэгээ эдгээрийг нийлүүлээд бид нар ингээд зар сурчлагаа хүмүүст хүргэж байгаа, тэрнээс үр дүнгээ хүртэж авч байгаа. За процессуудаа хэмжээд дүгнэж болж байгаа тийм процессыг ерөөсөө дижитал маркетинг гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр маш энгийндээ бол юм байна. Мэдээж хэрэг дижитал маркетингийг бол зөвхөн эдгээрээр л ойлгох бол эдгээрийг ойлгохын тулд бид нэр хэрэгжүүлж сурдаг байх хэрэгтэй. Одоо жишээлбэл бид нар хувь хүний сургалтанд оронгууд ингэдэг шүү дээ. За 30 хоног гар дээр суниагаар өгөх юм бол та энийг бол ойлгох шаардлагагүй шүү дээ. Гар дээр 30 хоногийн турш суниач нь. За эсвэл одоо юу гэдэг өөрийнхөө талаар бичээрэй гэвэл та зүгээр үзэг цаас аваад бичиж чинь те. Тэгтэл яг дижитал маркетинг ялангуяа дижитал технологи гэдэг бол за та Facebook-ыг нээгрэг гингүүд намайг ингэ сонсож байгаа тохиолдолд Facebook-ыг нээх өрөөсгөж яагаад тэгэхээр дэлгэцэн бүгдээр дэлгэцэн дээр байдаг учраас тэгэхээр энэ сургалт яг заавал нөө сурж иж дараа нь хэрэгжүүлдэг юм зүйл байгаа. Тэгэхээр нөө сонсоод шууд ойлгочдөг сургалтууд ялгаатай гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ярьж байгаа хавцад л ойлгогддог. Гэхдээ ярьж байгаа хавцад хийдэг болчдөг бол биш. Тэгэхээр бусад нэг төрлийн сургалтууд болохоор ярьж байгаа хавцад ойлгочдөг гэсэн хийгдэх боломжтой зүйлүүд байдаг шүү дээ, тийм. Тийм юмнуудаас жоохон ялгаатай байдаг шүү гэдгийг ойлгоод авах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр дижитал маркетингийг хийх гэж байгаа тохиолдолд одоо хэрэгжүүлж сурах гэж байгаа ч юм уу тийм тохиолдолд дараах 9 зүйлийг заавал өөрийн болгож авах хэрэгтэй. За энэ дээр бол дижитал маркетинг гэдэг зүйлийг үндсэнд нь ойлгох хэрэгтэй. За энэ дээр бол маркетингийн төлөвлөгөө бид нэр хийнэ. Ямар ч тохиолдолд бид нэр бизнес төлөвлөгөө хийдэг байсан шүү дээ. Яг тэр шиг дижитал маркетинг гэдэг дээр дижитал маркетингийн төлөвлөгөө бол хийнэ. Дараа нь бол контент стратегийн төлөвлөлтийг гаргана. За бид нэр маркетингийн төлөвлөгөө гаргачингуудаа тэр маркетингийн төлөвлөгөөнийхөө дагуу хэрэглэгчтэй хүрэх мессежээ контентоор илэрхийлнэс. За тэр нь маш энгийнээр та зүгээр л ингэ ойлгочих болно. Постууд байж болно Facebook дээр. За компанид ажиллах гэдэг өргөн хүрээнд бол ярьчих болно л. Гэхдээ та
анх удаа нэг маркетингийн талаар аль эсвэл дижитал маркетингийн талаар сонсож байгаа гэж одоо хэлсэн ш. Тэгэхээр та нэг пост ч юм уу те тасралтгүй дараалсан постуудыг тавих байдлаар хүмүүст өөрийнхөө бизнесийг мэдээлдэг байна. Өөрийнхөө мэдээлэл гэсэн үг шүү дээ. Надад ийм байгаа шүү. Та энийг хүртснээр өөртөө тулгарсан бэрхшээл гэдэг өдөр тутам тулгардаг бэрхшээлүүдийг шийднэ. Жишээлбэл надад чатбот байна. Тэгэхээр та онлайн орчин дах тийм ээ Facebook дээр пэйж хуудасныхаа хэрэглэгчтэй одоо автоматжуулахад зориулагдсан тийм асуудлуудаа шийдвэрлүүлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл та хоногийн 24 цагийн турш үйлчлүүлэгч хэрэглэгчтэй тусламж үйлчилгээг өгч чадах нь юу л бол гэж бодож байна. Яг тэгэхээр хүн амьдрын унтна тийм ээ амьдрах цагаа бас гаргана тэгээд ажиллах цаг гаргана. Тэгээд яг ажиллах цаг дээр хэрэглэгчтэй холбогдоод унтчих цагт тантай хэрэглэгч холбогдох гэхээр тэр үед бол хэрэглэгч хоосон буцгана шүү дээ. Тэнгүүд чатбот яг нь таны өмнөөс хэрэглэгчтэй харилцаад таны контентыг шийдвэрлэж авчдаг гэсэн. Тэгэхээр энэ жишээлбэл ийм байх нь. Тэгэхээр контент стратеги дээр та өөрийнхөө мэдээллүүдийг хүргэх нь. За сошиал медиа маркетинг гэдэг нь маань юу вэ гэхээр та маркетингийн төлөвлөгөө гаргаад контентынхоо загварууд одоо ямар чиглэлээр юу гаргах одоо сонгож аваад бэлтгээд сурчлагаануудаа бэлтгэжээд за надад миний хэрэглэгчтэй хинбэ миний бизнесийн загвар модель яг ямар вэ гэдгээ бодолцож байгаа сошиал медиа маркетингийн за энэ дээр бол сошиал медиа маркетингээ сонгоод энэ дээр бол яг юу ярих вэ гэхээр ихэвчлэн сувг сонгох эсгүүдийг ярина гэсэн. Өөрөөр хэлбэл та Facebook яг миний бизнесийн загвар модель тохирох одоо платформ байна уу эсвэл Instagram дээр ажиллавал зүгээр байна уу YouTube дээр ажиллавал бас зүгээр байна уу гэдгийг ярилцсан гэсэн. Тэгэхээр сошиал медиа маркетинг гэдэг дээр бол та ерөөхдөө контентоо хүргэх сувгуудаа сонгох нь. Тэгэхээр дараа нь бол сошиал медиа сурчилгаа гэж байна. Мэдээж хэрэг та жишээлбэл би Facebook-ыг хэрэглэдэг боллоо. Би ер нь миний хэрэглэгчд Facebook дээр байдгийн байна. Тэгэхээр би Facebook пэйж хэрэглэе гэдэг сонгосон тохиолдолд та Facebook дээр сурчилгаагаа хэрхэн хүргэх вэ гэдэг тэр технологиудыг суралцах хэрэгтэй байдаг. За энэ тал дээр бол энийг би ингээд маш товчхон ярьж байгаа юм шүү. За тэгээд SEO гэдэг нь юу вэ гэхээр хайлтын систем байна. Хайлтыг тодорхой болгож байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл та төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөндөө тохирсон контентоо боловсруулад контентэндөө хаана байршуулах вэ гэдгийг шийдээд сошиал медиа маркетингээ хийгээд тэгээд илүү хүнд хүрэхийг хүсвэл төлбөртэй болон органик тийм ээ аргуудыг ашиглаж аваад та ерөнхийдөө ингээд эхний маш чухал өөрөөсөө хамааралтай зүйлүүдийг бүгднийг хийцэн болвол SEO гэдэг зүйлтэй заавал очих хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл та Google дээр өөрийнхөө бизнесийг хаахад гарч ирэхэд хэрэгцээтэй чухал үйлдэлүүдийг энэ дэр хийж сурна гэсэн үг. За SEO гэдэг маань онлайн сургалт гэхэд тийм ээ таны сургалт чинь эсвэл онлайн бизнес гэхэд таны бизнес тэр хүүхдээ хамааралтайгаар интернетэд гарч ирж байгаа тэр процессыг ерөнхийдөө SEO тохируулж өгдөг гэсэн. За SEO тохируулсан компаниуд яадаг вэ гэхээр хайлтын системийн хамгийн ихэнд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл та Google дээр бичлээл бол хамгийн ихэнд гарч ирнэ гэсэн үг. Энийг би жоохон бас зүгээр ахаа тийм ээ. Бүгдэнд нь өдрийн мэнд. За би юу ячээ. Саяныхаа ярьжсэн зүйлийг нэг ингээд юун дээр гаргаад өгчээ. За жишээлбэл мөрөөдлөөр амьдр гэж бичээ. Мөрөөдлөөр амьдр гэхээр энэ дээр маш олон төрлийн мөрөөдлөөр амьдр гэдэг үгтэй одоо бүхэл сайт бүхэл одоо юу гэдэг те тэд нар бүгд гарч ирнэ. За энэ дээр дөнгөд юу гарч ирэнгүүт PHR consultant гэдэг зүйл бол мөрөөдлөөр амьдр гэдэг нэг видео хийсэн байна. Энэ болохоор Facebook дээр энэ миний бизнес бол биш ээ. Тэгэхээр мөрөөдлөөр амьдр залуусаа гэд хансан онлайн дэлгүүр бас гаргаж ирсэн байна. Энэ мөн адил миний бизнес бол биш. За ингээд явж байгаа гэд ингээд явангууд дандаа мөрөөдлөөр амьдр гэдэг юм үгтэй хайлтууд Google дээрээс гарч ирж байна. За тэгээ явж исэн чинь миний сайт гараад ирж байна те. Яг тэгэхээр би нэг 2019 оны 20 оны 12 сарын 19-нд энэ нийтлэлийг тавиад мөрөөдлөөр амьдр гэдэг үгэн дээр ажиллаад 7 хоногийн дараа гэхэд яг ингээд хайлтан дээр гарч ирж байна. Хэрвээ би Google-ийн хайлтан дээр мөрөөдлөөр амьдр гэдэг үгэн дээр одоо төвлөрөөд сайжруулаагүй бол энэ донд миний сайт гарч ирэхгүй байна шүү дээ. За тэгэхээр SEO дээрээ би өшөө илүү их сайн ажиллах юм бол энэ дээр энэний дээр гарч ирнэ гэсэн үг. Хамгийн дээдлэлт нь. Тэгэхээр ингээд багаар дэвшилдэг байна шүү дээ. Хэрвээ эхний хуудсан дээр ингээд эхний энэ хэсэг дээр л гарахгүй бол ер нь бол таны бизнес баг хүмүүст харагдахгүй л гэж ойлгож болох нь. Тэгэхээр
бид нэр яг бизнес хийж байгаа хүмүүс яг эхний тав дээр л гарахыг одоо хичээх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энийг бол SEO гэж нэрлэдэг та бид нэр. За тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ. Юу орчих би дэлгэцээ ширлэчихье. За. За SEO гэдэг маань юм байна. Тэгэхээр бид нэр SEO-гийн талаар бас суралцах хэрэгтэй болох нь байна. За тэгээ хайлтын системийн маркетинг гэж. За тэгээд бид нэр ингээ Google дээр хайлтын системийг сайн ойлгочлоо шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээр яаж маркетинг хийх вэ гэдгийг бас суралцах хэрэгтэй болдгоо. За тэгээд дараа нь нийтэд нь ерөнхийдөө та сошиал медиа сурчлагын талаар бол ойлгоцсон те. Тэгээ хайлтын систем ойлгочлоо. Хайлтын систем дээр маркетинг хийхээ бас ойлгочлоо гэж бодох юм бол сурчлага. Тэгэнгүүт өнөөдөр яг технологиуд өөрсдөө янз бүрийн дэлгэцийн хувьд бол янз бүрийн хэмжээтэй байгаа. Жишээлбэл 50 инчийн телевизэр байна те. ТV, смарт телевизэр байна. За эсвэл жижигхэн дэлгэц гар утасны дэлгэц байна. Эсвэл компьютерийн дэлгэц байна гэдэг, таблет байна гэдэг маш олон төрлийн дэлгэцнүүдтэй. Тэгэхээр энэ болгоны дэлгэцний хэрэглэгчдийн зан төлөв зуршил нь өөр байдаг. За таад бол ихэвчлэн гар утаснаас шууд ороод ирж байгаа те. Миний яг ингээд юуны хэрэглэгчдийн яг зуршил нь бол ихэвчлэн гар утсан дээрээс орж ирж байгаа. Тэгэхээр 80% нь гар утас хэрэглэгч байгаа, 20% нь компьютер хэрэглэгч байгаа гэж бодохоор би зар сурчлагынхаа яг альва үйл ажиллагаануудыг гар утасны дэлгэцэн дээр тааруулаад хийвэл илүү хүмүүст хүрэх юм байна гэдэг мессежийг авах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр яг энэ сурчлагаан дээр бид нар юу хийж аль дэлгэцэн дээр юуг хийх ёстой вэ гэдгээ ойлгож явах хэрэгтэй. За тэгээд сурчлагаагаа ойлгосны дараа бид нэр имэйл маркетинг буюу Монголд бол имэйл маркетинг харьцангуй муу өгсөн ч гэсэн яг бизнес дээр ингээд харьцуулаад ойлгохоор 15 хоногийн дотор яг имэйлээр зөвхөн имэйлээр 480 сая орчим төгрөгийн борлуулалт бол хийгдсэн. Тэгэхээр имэйл маркетинг бол орхиж болохгүй том салбар байна гэдгийг ойлгож авсан. За тэгээд ямар ч хэлсэн бид нэр имэйл маркетинг гэдэг бол ямар чухал вэ гэдгийг бол миний хувьд бол ойлгож авсан. Зүгээр нэг ингээд анх бол 16 7 онд бол имэйл маркетинг бол хамгийн чухал. Тийм болохоор имэйлийг хэрэглээрэй гэж байдаг байсан боловч би сайн мэдгүй байсан. Амрах өмнө ажиллаж исэн бизнестэй талархах нэг зүйл нь юу вэ гэхээр имэйлийн талаар бол ойлголтыг бол бас яг энэ сургалтнаас илүүтэйгээр практикээр бас жоох ойлгож авсан байдаг. За тэгээд хамгийн сүүлд нь хэмжих болон оновчлох гэж зүйл байна. Тэгэхээр энэ юу вэ гэхээр би та нарт сургалтынхаа эхэнд хэлж ирсэн тийм ээ. Дижитал маркетинг гэж яриад байгаа гол онцлог шалтгаан нь юу вэ гэхээр уламжлалт маркетинг гэдэг ялгагдаад байгаа зүйл нь зүгээр л уламжлалт маркетингаа бодох юм бол хэмжиж болдог тийм л зүйл байна. Хэмжиж болдог. Ерөөсөө л хэмжиж болдог. Тэгэхээр бид нэр уламжлалт маркетинг буюу дижитал бизнес шилжиж ороогүй, дижитал маркетинг хийгээгүй бол та телевизээр зар сурчлагаа явуулах, радио ч юм уу те сонин сэтгүүлээр реклама тавиад 15 хоногийн дараа ч юм уу сарын дараа тайлангаа гаргах те багийн хурлаа хийх үедээ л бид нэр яг тийм борлуулалт орсон байна л гэж сарын дараа мэдээлэл авдаг байна шүү дээ. Тэгэхээр уулын сарын ихэнд бид нэр компанид ажиллаа явуулсан тийм ээ. Өөрөөр хэлбэл би чатботыг борлуулах компанид ажил зарлаад тэгээ баха явж байгаа сарын дараа нэг хуралдаад би чатботыг ерөөсө 3 ширхэг зарсан юм байна шүү дээ. Айгүй хөдөлмөр гаргасан багаараа ажилласан гэл. Тэгээд сарын дараа л та үр дүнгээ хэмждэг. Эсвэл 15 хоногт ч юм уу тийм гэх мэтлэн байдаг болоо дижитал маркетинг дээр та сурчлагаа явууллаа араас нь шууд цагийн дараанаас үр дүнгээ хэмжээл явчихна. За магадгүй секундын дараа ч юм уу тийм хэдэн хүн дарсан байна, үдсэн байна, харсан байна гэхэд хэмжээд оновчлоо авчдаг гэсэн. Тэгээ энэ бол маш олон төрлийн юу байдаг. За тэгээд ингээд 9 төрлийн цогц сургалтыг бол дижитал маркетинг дээр бол заадаг байгаа. Тэгээ энэ хамгийн багадаа 1000 орчим хичээлээс бүрддэг байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ 1 цаг ярих учраас энэ 1000 орчим хичээлийг арай л багтахгүй учраас за жишээлбэл дижитал маркетинг ерөөдөө ойролцоогоор 8 сард тасралтгүй суралцдаг. Тэгээ одоо яг жишээлбэл 8 сарын ихэр эхэлсэн бид нэр одоо яг 4 дахь сэдв дээрээ орж байгаа гэсэн үг. Тэгээ 5 сард энэ бүрэн сургалт маань дуусна. Тэгэхээр ямар их уртаа хугацаанд суралцдаг, ойлгодог зүйл вэ гэдгийг таад маань жоо ойлгосоо гэсэндээ би яг жишээгээр хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол 1 цагийн сургалтын явуулна тийм ээ. Тэгтэл аль хэдийн 30 минут өнгөрч болж штэ. Тэгэхээр хэдүүлээ энэ талаар товчгоо яриад ямар ч гэсэн ойлголтод хүрнэ ах гэдэгт бол итгэлтэй байна. Яагаад вэ гэхээр бид нэр зүгээр л дижитал маркетингийн суур үндсэн ойлголтыг авахын тулд маш их зүйлийг ярих хэрэгцээтэй болдог.
гэдгийг мэдээд авчих. Энэ өөрөө л гэхэд 60 орчим хичээлтэй би таасан. За ийм байгаа шүү. Гэхдээ би та хэд маань ер нь дижитал бизнес, дижитал маркетинг хийхин тулд ийм зүйлүүдийг уялдаа холбоотойгоор хийдэг юм байна гэдгийг мэдэж аваасаа гэж хүссэн. Тэгэхээр энэ талаар та хэд өмнө мэддэг байсан уу? За хэрвээ одоо бичээрэй. За мэддэг байсан бол тийм гэдэг. Яг энэ 9 жагсаалтыг бичиж аваад тийм болол тийм, үгүй болол үгүйгээд хойдолд нь бичээд авчаар. Би болоод ингээд жишээ болгоод ингээд бичсэн байж шүү дээ. Яг энэ шиг ингээд биччихээрэй. За би нэг 2 минут хүлэе та хэдийг. За яг 2 минут боллоо. Бүгдийг нь мэдэхгүй байна гэж. За ерөөхдөө би бас тэгж бодож байгаа хаа. Тэгээд ер нь зүгээр юу шууд чатаар ороод ичж болоо шүү бүгдээрээ. За ярилцаад явуул их зүгээр ахаа. Тэгэхээр би та хэд ямар ч байсан ийм зүйлүүдийг л мэдчихэж хамгийн багтаа мэдэхгүй байна. Бүгдийг нь мэдэхгүй байна. Окей. Санаа зовлтгоо. Одоо ямар ч хэсэн гадралдаг болж байгаа шүү дээ сая ярианаас. Тэгэхээр ийм зүйлүүдийг та хэд маань дижитал маркетинг хийх гэж байгаа бол мэдэх хэрэгтэй байдаг юм. Хамгийн гоё нь өнөөдөр ингээд та анх удаа бизнесээ эхлүүлэх гээд ингээд анхныхаа алхмыг хийж иж болно. Энэ дээр бол нэг санаа зовхгүй байна. Хамгийн гоё нь юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр Монголд байгаа тэргүүлэгч том технологийн эсвэл том бизнесүүд тийм ээ. Юм уу ийм том компаниуд хүртлүүдийг энийг хэрэгжүүлээгүй байгааг ингээд суралцчих явтаа нөө платформуд ашиглаад тэдний судлангууд эхлээгөө. Тэгэхээр та хэд энийг суралцаад явчих юм бол магадгүй тэднээс төрүүлээд ийм маркетингийн талаарх ойлголттой болно шүү. За энэ эдгээрийг мэдэж аваа суралцсны гол үр ашиг нь юу гэхээр та яг онлайн орчинд тэднээс илүү их одоо орлоготой байх боломжтой шүү л гэдгийг би ерөнхийдөө хэлж чадна. Энийг бол хаттай хэлж чадна. За энэ яг нь бизнесийн гол зорилго бол орлого биш л дээ. Гэхдээ өнөөдөр яг үйл ажиллагаа явуулж байхдаа бид нэр хэмжиж чадж байгаа учраас л хөгжиж чаддаг. Тэгэхээр бид нэр энэ 9 сэдвийг өөрийн болгож аваад хэрэгжүүлэх юм бол та бизнес дээр за энэ шийдвэр маш муу байлаа, энэ шийдвэр маш сайн байлаа гэд үргэлжлүүлээд шийдвэрүүдээ сайжруулад явчихна. Энэ зүйлүүдийг маш даваа талдаар хийх боломжтой байдаг. Тэгэхээр хамгийн гоё нь энэ зүйлүүдийг сурч болдгиймаа гэж ойлгож болно. Тэгээ яг 2018 оноос хойш яг би ингээд ийм сургалтуудыг хайгаа явуулсан боловч ихэвчлэн Монголд контент стратеги, сошиал медиа, маркетингийн талаар сургалтууд их явагддаг байсан. Одоо ч гэсэн тийм байгаа тийм. Тэгээ яг ингээд бүрийн хэмжээний сургалт бол хараахан байдгүй юм байлаа. Тэгээд пилний бэрхшээлтэй ч гэсэн яг ингээд тийм ээ зааж байгаа тийм сургалтанд хамрах юм маш азтай байдаг гэж боддог шүү дээ. Тэгээд өнөөдөр эннийхээ үр дүнг одоо яг хуваалцаад та нартай хуваалцаа явж байгаа тийм таатай байна. За тэгээд ерөнхийдөө дижитал маркетинг гэдэг их бүлгийг жоохон хуваалцаа явуулъя. Тэгэхээр дижитал маркетингд бид нэр юу хийх хэрэгтэй байдаг вэ гэхээр хамгийн түрүүнд маркетингийн төлөвлөгөө гаргадаг гэж ярьсан тийм. Тэгэхээр та хэд маань маркетингийн төлөвлөгөө гаргаж ирсэн үү? Бай гэж. Окей. Нэг сонин зүйл ажиглагдсан шүү дээ. Уламжлалт бизнес дээр бид нэр маркетингийн төлөвлөгөө гаргахтаа ч юм уу тийм ингээд нөө нэгдсэн салбаруудын ингээд нөө формат дээр энэ сар тэдэн хүн тийм бараа бүтээгдэхүүнийг гаргана гэдэг тийм форматн дээр ашигладаг байсан. Дижитал маркетингийн төлөвлөгөө харьцангуй шал өөр бас амархан байдлаар гаргадаг тийм юм байлаа. Тэгээд энэ дээр бол яасан гэнгүүт таарж байгаа бол юу, хаана, хизээ, хэрхэн, хэн, яагаад гэсэн юм 6 зүйл байна. Тэгэхээр энэ дээр л төвлөрж бид нэр гаргадаг гэсэн. Яг одоо миний бизнесийн маркетингийн төлөвлөгөөний жишээг хэвлээ хаваалцъя л та. Юу гэхээр онлайн сургалт, онлайн платформ үйлчилгээ худалдаа. Хаана гэхээр онлайн орчинд, хизээ гэхээр өдөр бүр онлайнаар, хэрхэн гэхээр онлайн болон лайваар
вебинар гэдэг. Одоо яг та хэд бол вебинараар ороод ирсэн байна шүү дээ. Гэх мэтлэн байдлаар хин тэнгууд анх удаа бизнесээ эхлүүлэх гэж байгаа, дижитал маркетингийн төлөвлөгөө гаргах гэж байгаа, дижитал маркетингийн бизнес хийх гэж одоо бизнестэй дижитал маркетингийг хэрэгжүүлэх гэж байгаа ийм хүмүүс зориулаад өөрөөр хэлбэл дижитал шилжилт хийх гэж байгаа хүмүүс зориулаад. За яагаад гэнгүүт дижитал одоо нэг дижитал одоо шилжилт гэдэг байгаа шүү дээ. Айгаа сөрхийн нэрлээд байгаа тийм. Яг ерөнхийдөө бол онлайн орчин руу шилжиж байгаа ийм хүмүүс бизнес хийх гэж байгаа хүмүүс туслах зорилготой. Тэгээд ингээд төлөвлөгөө гаргаж байна. Мэдээж яг жоохон юунууд нарийн аргууд байгаа л да. Хин гэдэг дээр жишээлбэл би хэрэглэгчтэй тодорхойлохын тулд хэрэглэгчийн аватар гэж гаргана, персона гэж гаргана. Тэр персона маань ямар шиг хүмүүс байдгийг гэдэг гаргана. За чатботноос персонагаа хэрхэн үүсгэж авах вэ? Facebook дээр хэрхэн үүсгэх вэ? Тэр гаргаж авсан персонагаа сурчлагаан дээр хэрхэн ашиглах вэ? За магадгүй Facebook дээр сурчлагаа явуулахдаа персонагийнхаа дагуу мэдээллийг оруулж яагаад бүүстлэхэд одоо хүрдэг тэр гэдэг. Тиймэрхүү зүйлүүдийг хүртэл ингээд нөө энэ 6 зүйл маань платформ дээр ингээд очиж наалддагаараа бас ялгаатай. Ингээд бид нар уламжлалт бизнес дээр бол ингээд нөө төлөвлөгөө гаргасан ч гэсэн эргүүлээд нөө платформ дээр наалдаж ийн үгүй юу гэдэг бол сайн мэдэхгүй шүү дээ. Бид нар телевизийн рекламыг хийхдээ жишээлбэл бүтээгдэхүүн дээр төвлөрүүлээд хийгээл телевизээр засцсангууд одоо яг онож үзэж байгаа хүмүүс нь худалдаж авах уугүй юу гэдгийг сайн мэдэхгүй байдаг. Тэгэхээр дижитал маркетинг дээр бол бид нэр хэрхэн хийх үү, хизээ хийх үү, хаана хийх үү, юугаа хийх үү те, яагаад хийж байгаа, хэнд зориулж байгаа тэр гэдгүүдээ бүгднийг тооцоолж болдгоороо маш ялгаатай байдаг. Тэгээ тэр болгоно дандаа шууд биелэгдэхүйц байдаг. Хамгийн гол нь бидний смарт гэж сонсч ирсэн баг те. Хэмжигдэхүйц, биелэгдэхүйц одоо хөрхүйц тэргээд гэдэг шиг яг тийм юунууд нь болоод энэ дижитал маркетинг дээр одоо бүрэн утгаа олж идэг гэж ойлгож болох нь. Тэгэхээр энэ зүйлийг та хэд бол хийж чадна гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгэд энэ саяны ярьсан яг саяны цаашаа ярихаас өмнө би энэ зүйлийг та хэдээс ойлгомжтой байж чадж гэнэ үү юм? Ойлгох гээл байна. За тэгэхээр ер нь бол ойлгох гээл байна гэж шүү. Ойлгомжтой байна гэж. За баярлаа. За ер нь бол маркетингийн төлөвлөгөө бол ийм 6 элементэн дээр тулгуурлаа та хийх нь шүү дээ. Дижитал маркетинг хийх гэж байгаа бол юу гэдгийг онлайн сургалт хийх гэж байгаа. Хааны онлайн орчинд хизээ өдөр болгон эсвэл Facebook пэйж ашигладаг бол пэйжийнхаа хамгийн оргил цагт гэж зориулаад ч юм уу те. Хэрхэн гэхээр за онлайн одоо бэлэн хичээлүүд өгөх, лайв байдлаар хийх тэгээд магадгүй нэг вебинар яг энэ шиг тийм ээ вебинараа хийх тэргээд юу гэж болно. За тэгээ хинт зориулж байгаа гэхээр онлайн сургалтанд одоо хамрагдаад өөрийнхөө бизнес үйлчилгээг онлайнаар одоо хийж сурах гэж байгаа хүмүүст зориулаад тийм ээ. Яагаад хийж байгаа гэхээр ийм хүмүүс би туршлах зорилготойгоор хиндэ ашигтай байдал үүсгэх зорилготойгоор одоо сургалтыг хийж байгаамаа гэдэг. Маш энгийнээр ингээ маркетингийнхаа төлөвлөгөө гаргачих нь шүү дээ. За тэгээд энэ төлөвлөгөөгөө яах вэ гэхээр бид нар платформ руугаа нааж өгнөс. Наахаасаа өмнө контентоо гаргана шүү дээ. За пост нь юм байна. Юу н реклам нь юм байна. Эсвэл одоо мессенжерээр ингэж харьцсан групп доторт ингэж ийм тавина. За шинэ жилээр ингэн тэргээд ийм төлөвлөгөөнүүдийг гаргадаг байна. Тэгээд таад үр дүнд нь энэ одоо сургалтын дээр ороод ирсэн ярилцаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ төлөвлөгөөг ингээд яг гаргалаа гэхээр бид нэр дижитал маркетингийн нэг олзуу шүү дээ. Давуу талууд нь юу гэхээр энэ өнгө байгаа. Өнгийг таад анзаарч байгаа тийм. Тэгэхээр бид нэр энэ өнгө гэдэг зүйлдээ бас уялдуулах нэг шаардлага гарч ирдэг. За энэ өнгийг бол төр хоош нь тавьж яагаад тарих болон бизнес гэдэг нэг зүйлтэй уялдуулаад ойлгоё. За өнгө маань өөрөөр хэлбэл бид нэр тарихаараа нүдэрээ олж авсан тэр өнгийг тархиндаа боловсруулдаг. Тэр тархины боловсруулж байгаа үйл явдал маань бидний хариу үйлдэлийг илэрхийлж өөрөөр хэлбэл бид нэр ямар хүн бэ те ямар өнгөнд өдөөгдөж байгаа ямар зан төлөвтэй хүмүүс вэ гэдгийг тодорхойлж болдог гэсэн үг. Тэгэхээр энэ өнгөөр бид нэр хэрэглэгчтэй бас тодорхойлж болдог байна. Энэ бол гайхалтай шинжлэх ухааны үндэслэлтэй маш гоё зүйл байгаа. Тэгэхээр тарих болон бизнес яаж энэ дээр холбогддог вэ гэдгийг хальт яриад өгчээ. Тэгэхээр бидний тарих бол баруун болон зүүн гэдэг
хоёр төрлийн тархи байдаг шүү дээ. Бидний тархин тийм ээ. Яг нь 5 хуваагддаг гэсэн үйл ажиллагааны хувьд баруун болон зүүн гэж хуваагдаж байгаа. Тэгэхээр маруун тархин дандаа гадагшаанаага хүмүүстэй харилцах те ингээд идэвхтэй сэтгэл хөдлөл илэрхийлэх тэргээд иймэрхүү чиглэлийг удирдах байдаг. За тэгээд зүүн тархи нь болохоор илүү тооцоолох, бодох, нэгтлэх тэргээд анализ чиглэл рүү ажиллаж идэг. Тэгэхээр энэ хоёр тархины ялгаа нь бизнест маш их үр нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл бид нэр хэрэглэгчдийнхаа зан үйл, зан зуршлыг ингээд хэмжихийн тулд их ойлгомжтой байдаг байна ш. Тэгээд тэр болгоныг бид нэр энэ бол зүүн тархитай хүн, энэ бол баруун тархитай хүн гэж шууд хараад ялах боломжгүй тийм ээ. Тэгэнгүүт бид нэр юугаар баримжаалж авч болох вэ гэхээр өнгө. За өнгө бол бидний хэрэглэгчдийг биднэрт хинбэ тэд нар ямар үйлдэл хийдэг вэ? Тийм болохоор тэрэнд нь зориулаад ийм үйлдэл санал болгоё гэдэг тийм маркетингийн ID-нуудыг гаргаж өгдөг, санаануудыг мэдээлэл мессежүүдийг гаргаж өгдөг. Одоо нөгөө нэг өнгө болон тархи гэдэг уялдаа холбоо гарч ирнэ гэсэн үг. За жишээлбэл үндсэндээ 4 өнгө байгаа. Ногоон, за энэ улаан, шар, за би энэ дээр ингээд жоохон юу яач. Энэ хэсэг дээр нь улаан, энэ хэсэг дээр нь шар, энэ хэсэг дээр нь ногоон, энэ хэсэг дээр нь цэнхэр өнгө. Тэгэхээр үндсэндээ 4 төрлийн өнгө байгаа дах юм. Арай жоохон муухай зурчгүй тий. Ингэчээ. За улаан өнгөтэй хүмүүсийн гаргадаг зан төлөв, шар өнгийн өнгөтэй хүмүүсийн гаргадаг зан төлөв, ногоон өнгийн гаргадаг зан төлөвтэй хүмүүс, цэнхэр өнгөнд хариу үйлдэл үзүүлж байгаа зан төлөвтэй хүмүүсийн ялгаануудыг хэдүүлээ бас ойлгоод авчих хэрэгтэй хаа. Ингэснээр бид нэр маркетингийн төлөвлөгөөгөө маш сайн гаргаж чадна гэсэн үг. Энэ нь өөрөө сонирхолтой бөгөөд тухайн үнийг ч гэсэн бид нар ингээд нэг зүйлийг та хэд сануулчвал аягүй сайн ойлгох. Бид нэр 10 жилдээ ч юм уу бага байхдаа ингээд тест ажиллуулж ирсэн. Тэр тест нь юу гэхээр темперамент гэдэг. Мелеолик, хлорик тэргээд мэдэн штэ тий. Та хэд мэднэ үстэй. За мэддгүүд нь чат бичээрэй. Сангвиник мэднэ. За. Тэгэхээр яг тэр нь ер нь бол тэр гээд ойлгочих болно. Өнгөөр л ганцхан өөр. Тэгэнгүүт бид нэр яг энэ зүйл дээрээ төлөвлөөд бидний хэрэглэгч эргүүлээд нөгөө нэг юугаа харуулъя л да. Энэ шүү дээ тий. За улаан өнгийг харъя. Тэгэхээр улаан өнгө бол хаврын нэрхтээ юм болгоныг одоо флегмат гэж өөрсдийнхөө зан төлөвүүдийг бас давхар хэлж байна тий. Миний хоёр хэлээгөө бас хоёр юу хэлж яах шиг байна. Үргэлжлүүлээд яриа. Тэгэхээр сонирхолтой байлаа. Би бас нөө зарим мартсан байж магадгүй шүү дээ. Тэгээ өнгөн дээр бол улаан өнгийн хүмүүс бол ихэвчлэн бид нар ч ингээд бизнес хийж байгаа бол багаараа ажиллах хэрэгтэй байдаг. Хэрвээ танд баг байхгүй бол энэ дөрвөн төрлийн өнгөний хүмүүсийн хийдэг үйл ажиллагааг та ганцаараа хийхээс гадна таны хэрэглэгчдийн ийм дөрвөн төрлийн өнгөний хүмүүст одоо хүрэхэд нэлээх ачаалттай ажиллах хэрэгтэй болно гэж ойлгох нь. Тэгэхээр улаан төрлийн хүмүүс бол ихэвчлэн яагаад гэдгийг 100% гэхдээ юу гэдэг дээр бас багахан хэмжээний оролцоотой ажиллана. За энэ хүмүүсийн энерги нь бол та хэрвээ таны багт ийм хүн байвал та юу хийлгэж болох вэ гэдгийг сая дөнгөс ойлгоод авчлаа шүү дээ тий. Бизнесийнхаа гол яагаад энэ бизнесийг хийж байгаа гэдэг дээр төвлөрүүлж ажиллуулахад илүү үр дүнгээ өргөн. За магадгүй таны бизнес багт чинь шар өнгийн хүмүүс байхгүй болвол улаан өнгөний хүмүүсийг одоо баг зэрэг дайчлаад юу хийлгэж байгаа тэр хэсэг дээр маркетингийнхаа төлөвлөгөөний юу хэсэг дээр та тавиад өгчвөл бас нэг энэ хүн хийчихнэ гэсэн үг. Тэгснээрээ яг улаан болон шар хүнтэй энэ хүн илүү их ойлголцсон гэсэн үг шүү дээ. Хэрэглэгч чинь тийм эрчүүчтэй, шийдэмгий, эрх мэдэл дуртай, төрөмгий байвал ийм улаан төрлийн хүмүүс энэ хүмүүсийн хэлийг маш сайн ойлгох нь. Тэгэхээр энэ хүмүүс юу гэж хэлвэл таны бараа бүтээгдэхүүн хүрэх вэ гэдгийг маш сайн ойлгосон. Тэгэхээр та ийм чиглэлийн мессежүүдийг ашиглахдаа улаан төрлийн өнгийн хүнийг ашиглах нь байна гэж ойлгоод авчих хэрэгтэй. Тэгэхээр бидний бизнес дээр дижитал маркетинг төлөвлөгөө гаргалаад тэр дижитал маркетинг төлөвлөгөөг ямар хүмүүс хэрэгжүүлж болох вэ гэдгийг та маш энгийнээр би танд ойлгуулах гээд хичээж байгаа шүү. Тэгэхээр энэ хүмүүсийн үндсэн тархиныхын чадвар нь бол эско буюу юмыг нэгтгэн дүгнэх. За тэгээ дээрэс нь spiritual бодноор сүнслэг гэж яриад байдаг шүү дээ. Тийм жоохон зөв билэг сайтай юмыг төсөөлөн бодох чадвар мундаг тийм төрлийн хүмүүс байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр
Тэгэхээр энэ төрлийн хүмүүс та бизнесийнхаа ирээдүйн нэг хөгжлийг даатгуулад та энэ төрлийн хүмүүстэй ярилцвал таны бизнесийн ядаж сарын дараа жилийн төлөвлөгөөнүүд дээр чинь энэ хүн ингэвэл манай бизнес илүү их явна гэдэг тэр мессежүүдийг танд өгч чадна гэсэн. Тэгэхээр энэ төрлийн улаан төрлийн хүмүүс бол таны бизнес дээр маш чухал үүрэгтэй байх нь байна. За дараагийнх нь шар төрлийн өнгөтэй хүмүүс. За энэ өнгийн хүмүүс нь бол зуны энергитэй, илүү хөгжилтэй, сэтгэл хөдлөл өндөртэй, тэгээд нүүрэмгий, бусдыг мэдэрдэг хөнгөн, жоохон дэс бол тайн, тэгээд олон ажлыг зэрэг хийх чадвартай ийм төрлийн хүн байдаг. Энэ хүний тархиных нь үндсэн чадвар нь бол IQ буюу бусадтай харилцах, бусдын оронд өөрийгөө бодож төлөөлж чаддаг тийм хүмүүс байх нь. Тэгэхээр энэ хүмүүсийг ихэвчлэн юу гэдэг хэсэг дээр ажиллуулах. Яг маркетинг дээр илүү их ажилдаг, борлуулалтын дээр багахан хэмжээний илүүтэй ногоон төрлийн хүн байхгүй бол шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг ашиглаад та зар сурчлагаагаа хийлгэхдээ ямар текст бичүүлвэл зүгээр вэ? Тэд нэр юу гэж боддгийг тэрэнд нь зориулаад ямар контент гаргуул зүгээр өтрөлг дээр санал зөвлөмж авах үедээ ийм төрлийн хүмүүсийг ашиглах хэрэгтэй. Тэгэх юм бол та маркетингийнхаа төлөвлөгөөн дээр бол гайхалтай үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр ийм төрлийн хүмүүс нь таны бизнесийн гадагшаад чиглэсэн хөлийг оруулж идэг гэсэн. Өөрөөр хэлбэл та өөрөө дуугаа төрлийн бол энэ шар төрлийн үндэ өөрийнхөө бодож санаж байгаагаа хэлэх юм бол энэ хүн гараад тайзны өмнө гараад бүх хүмүүстэй гэж яриад өгч чадна гэсэн. Таны бизнесийн лайв маяг хийхэд дотор бол энэ хүн маш тохиромжтой ийм төрлийн хүмүүс. За ийм төрлийн хүмүүс лайва ярьж байхдаа хүртэл нөгөө ийм төрлийн хүмүүстэй маш ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэж идэг. Тэгэхээр гайхалтайгааз дараагийнх нь бол ногоон төрлийн хүн байгаа. Энэ дэлгүүр нээх гэж байгаа тийм. За зарим нь магадгүй одоо байгаа уламжлалт бизнесээ онлайн орчин шилжүүлэх гэж байгаа гэдэг. Маш олон төрлийн чиглэлээр хүмүүс ороод ирсэн байгаа. Тэгэхээр ямар ч байсан эргээд нэг сэдвээ урагшнд гүйлгээд харъя. Эсвэл хоцорч орж ирсэн хүмүүстэй аль тайлбарлаад маркетингийн дижитал маркетинг хийх гэж байгаа бол дижитал маркетинг гэдэг зүйлийг хамгийн эхлээд хийн. За энэ дижитал маркетинг та юу өгөх вэ гэхээр багшаа хэрэглэхэд хамгийн үр дүнтэй дижитал төлс зөвлөөж гэж байна. Окей. За би сүүлээр та хэд бүгднийг харуулна. За дижитал маркетинг гэдэг дээр төлөвлөгөө нь контент стратеги гэдэг дээр төлөвлөгөөнийхөө дагуу контентуудаа өгсөрнө. За контентуудаа өгсөрөхдөө би ямар сошиал медиа сувгуудад зориулах вэ? Facebook дээр юм уу, Instagram дээр юм уу, YouTube дээр юм уу гэдэргээд сонгож суралцсан. Сонгож төлөвлөн. За тэгээд зар сурчлагын үн дээр жишээл явуулнаа. За жишээ нь Facebook дээр юу ашиглавал өвөөжтэй байх вэ? За би яг энэ дээр хариулаад өгчээ. За Facebook дээр болвол ийм ч авах те. Facebook дээр нэг бид нэр хоёр төрлөөр хандлт авах боломжтой байдаг. Нэг нь бол органик тийм ээ, нөгөөх нь болохоор буст буюу төлбөртэй зар сурчлага гэдэг. Тэгэхээр бидний Facebook-ийн Facebook-ийн алгоритм нь өөрөө тусгай онцлогтой ажил. Тэр алгоритм л тухайн сошиал сувгийг онцгой болгож өгч идэг. Тэгэхээр Facebook дээр та 126 тэмдэгтэд тохирсон үүхтэй видео ч юм уу тийм ингээд тайлбар 126 тэмдэгтэд тохирсон видеог тавих юм бол илүү хүндүдгээ. За бүр илүү хурдан хүрэхийг хүсвэл та лайв хий гэдэг иймэрхүү зүйлүүд байна. Ягаад гэхээр алгоритм нь өөрөө энэ зүйлүүдийг илүү их дэмжиж ажилдаг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ иймэрхүү зүйлүүд нэлээд мэдээж яг нарийн юунууд бол байгаа да. Яг бидний өдөр тутам хийдэг постн дээр ямар өгүүлбэрээр эхлээд одоо нийт тайлбар хэсгийнх нь дунд нь ямар өгүүлбэр орох ёстой вэ? Тэгээд call to action буюу постносоо бид нэр хаашаа хүмүүсийг уриалан дуудах ёстой байдаг гэдэг тэр зүйлүүдийг бол мэдээж хэрэг. Гэхдээ энэ нь болохоор яг data хайлтын системтэй сурчлагатай маркетингтэй чинь бүгднтэй нэг холбогдоод байж идэг. Тэгэхээр энэ болгонуудыг бид нэр илүү ашиглана. За зүгээр шууд харанхуугаар хэлэх юм бол та нэгдүгээр лайв хий, хоёрдугаарт нь видео контент хий, гуравдугаарт нь пост зурган пост тавь. За постны зураг бол маш байх хэрэгтэй гэдэг. Ягаад чанартай байх хэрэгтэй вэ гэхээр бидний хийж байгаа үйлдэлүүдийг Facebook-ийн төгс оюун ухаан нь бол муу зурагтай хүмүүс сонирхгүй гэж зүгээр постыг дээш нь гаргуулахгүй гэсэн үг шүү дээ. За энэ бол сайн учраас магадгүй гарнаа гэдэг юм ингээд англиад ялгаж идэг гэсэн. Тэр маш чухал байх нь. Иймэрхүү зүйлүүд нь. За Instagram, Facebook хоёрыг ялгах юм бол яг ингээ ойролцоогоор харах юм бол Facebook нь бид нар
харааны түвшинд ажилладаг бол Instagram гоо зүүн тал дээр их ажилладаг. Алгоритм нь өөрөө энэ дээр илүү ажиллаж идэг гэж ойлгож байна. YouTube бол цэвэр визуал одоо нэг видеон дээр ажилладаг. Тэгэхээр алгоритм тус бүрийн онцлогийг мэдэрч хагаад бид нэр юугаа тавьж явах хэрэгтэй. Контентоо барьшуулах хэрэгтэй гэж ойлгож байна. Водя юугаа хариулт авч чадсан уу? Зүгээр маш богинохон хугацаанд бүрхэн тайлбарлажлаа. Тэгэхээр яг нарийн юмнууд бол зөндөө байгаа. Яг энэ талаар илүү их суралцахыг хүсэж байгаа бол Facebook Business Suite гэдэг Facebook-ийн бүрийн хэмжээний сургалтыг суралцаа их тэрэнд яг ороод ирчих болно. Энийг бүр ямар шалтгаантай хийх ёстой гэдгийг ойлгох. За Twitter дээр юу чухал вэ гэж юм? Twitter дээр маш чухал юм зүгээр хаштаг шүү. За хаштаг нь энэ ерөнхийдөө Twitter-ээс улбаалаад юу ороод ирсэн шүү дээ. Social хаштаг гэдэг ойлголт гарч ирсэн. За хаштаг гэдэг маань яваандаа юу болж хувирсан бэ гэхээр энэ хаштагийг хэрэглээд хэдэн миний постн дээр engagement авч ийн гэдгийг л за хэдэн нэг жишээ харуулчих за. Тэр та хаштагийн талаар жоох ойлгочих байх гэж бодлоо. За би аваад хүн билүү нэг өмнө нэг тийм за энэ оюун гэрэл гишүүнтэй холбоотой. Энэ хаштагийг ашигласан хэд байна гэдгийг тоолох гэж байгаа гэсэн үг. 1 2 3 яг одоогор бол 3 хүн энэ хаштагийг хэрэгжилжээ. Хин хөх жоохон гацаад байна уу те? Бобби болрох уу? Тэгэхээр ингээд хаштагаар хэдэн хүн оролцож байна. За save бас манай монголчууд чинь аягүй их нэг литр бол тоолоход бүр хэмжээгүй алдсан бахаа. Хэн байж болох вэ? Нэг ингээд тэвтэй холбоотой хичнээн мянган юунууд гарч ирэх магадгүй. Гэхдээ энэ хаштагийг тоолж идэг тусдаа аппликейшн програмууд байдаг, төлбөртэй болон төлбөргүй. Тэгээд Twitter дээр бол энэ хаштаг бол хамгийн чухал ойлголт ахна шүү дээ. Тэгээд тэрнээс хойшоо нөгөө ерөнхийдөө хаштагийг ашиглаад бид нэр хэрэглэгчтэй хэмжээд хянаад тэрнээс үр дүнгээ аваад явах боломжтой гэж ойлгож болох юм. Тэгэхээр бид нэр Twitter дээр ажиллах чаа бол хаштагийн эзэн л байх хэрэгтэй. Гэхдээ яг саяны миний үзүүлсэн жишээ таад харагдаж чадсан уу? Харагцсан. За би тэгвэл үргэлжлүүлээд слайдаа нэг явчих. За тэгээд таад манаас юу их сонирхож байна тийм ээ? Нөгөө платформуд. За платформ дээр бол би их мэдээлэл өгч чаднаа. Тэгээд яг нэг цаг маань нэг баг үлдсэн байна. За тэгээд ногоон төрлийн хүмүүс гэж байна. За ногоон төрлийн хүмүүс маань яадаг вэ гэхээр илүү их нөгөө мөнгөний урсгалтай ажилддаг хүмүүс илүү их тохиромжтой. Одоо л зүгээрс ногоон төрлийн хүмүүсийг та бизнесээ маркетингийн төлөвлөгөөч юм бизнесийн төлөвлөгөө гаргачих та гаднаас орж ирэх урсгал дээр энэ хүнийг тавиул. Хаана та маркетингийн төлөвлөгөө гаргаж өгвөл зүгээр вэ гэдэг дээр энэ хүн маш тохиромжтой шийдвэрүүдийг гаргаж өгдөг. Тэгэхээр энэ төрлийн хүмүүсийг та ашиглахдаа бол мөнгөтэй холбоотой хэсэг дээр ялангуяа орлоготой холбоотой хэсэг дээр та ашиглах юм бол тохиромжтой. Дараагийнх нь болохоор юу вэ? Цэнхэр төрлийн хүмүүс. За энэ бол илүү их нэг төлөвлөлт болон зардалтай холбоотой ажил дээр энэ төрлийн хүмүүс маш сайн ажиллаж чаддаг гэсэн. Тэгэхээр маркетингийн төлөвлөгөөнүүдийг та гаргахтаа хэрвээ багаараа гаргаж ивэл дор хаяж энэ төрлийн хүнтэй хамтарч ажиллах юм бол та маш сайн гаргаж өгч чадах нь. За ингээд бид нар маркетингийнхаа төлөвлөгөөгөө гаргачлаа гэхэд бол энэ дөрвөн хүн маань нийлээд таны одоо байгууллага чинь болоод бизнес тийм ээ. SQ, EQ, IQ, одоо AQ гэдэг ийм дөрвөн төрлийн чадварыг нөхөж өгч байгаа юм. За энэ дөрвөн төрөл нь бол мэдээж хэрэг бизнесийн дотор талын үйл ажиллагаа, гадна талын үйл ажиллагаа, ирээдүйн ажиллагаа, бусдыг одоо бусадтай хамтарч ажиллах тэр үйлчлэгнүүдийг илэрхийлдэг. Тэгээд хүний натурал одоо үндсэн чадварыг бас давхар илэрхийлж идэг юм утгууд. За энийг бол би анх тэр дэлгэрүүлээд яриад ягаад тэгэхээр маш бага цаг үлдсэн учраас би энэ окей за эндээс эхлэх үү? За цэнхэр бол ерөнхийдөө
IQ талаар хариуцж идэг байгууллага данс тооцоо анализ тийм ээ дахин хуваарлт буюу орж ирсэн орлогыг дараа жилийн төлөвлөлт ч юм уу юу гэдгийг дараагийн төлөвлөлтөд хэдэн хувийн зарцуулах вэ? Бол үр дүнтэй ажиллаа, үр дүнгүй ажиллаж ийла гэдэг зүйлүүдийг хянаад нягтлаад байж идэг. Мөн энэ төрлийн хүмүүсийн бизнес үгийн сонсох юм бол таны бизнес илүү хөгжинэ, зөв замаар явах магадлал маш өндөр. Энэ төрлийн хүмүүст Марк Зукерберг, Google-ийн хэн байж байна. За тэгээд Amazon-ы гэдэг маш олон төрлийн хүмүүс яг энэ Tesla хүртэл байгаа шүү дээ. Төрлийн зам төлөвтэй хүмүүс байдаг. Тэгэхээр энэ төрлийн хүмүүсийн бизнесүүд нь дандаа ирээдүйг алсыг харсан бүх зүйлүүд нь уялдаа холбоотой явахад аюу үүрэг хариуцлага өндөртэй нарийн цэгцтэй явахад тусалдаг баг. Тэгэхээр төлөвлөгөөн дээр энэ төрлийн өмнө үгийг маш сайн анхаарч сонсоод төөхөө гэлдэг ч гэсэн. За тэгээд ер нь бол би танаасаа одоо яг ингээд сургалтын төгсгөл хэсэг рүү орж байгаа учраас танаасаа энэ зүйлийг асууя. Та нарын талаар өмнө сонсч ирсэн нь нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь сэдв маань сонирхолтой байж чадж байна уу? Яг ийм аргаар одоо тийм ийм байдлаар бизнесээ хөгжүүлэх хүсэж байна уу? Гадар бичсэн ч болно, шууд аюугаар ороод ирчих болно. Бүрд болон маань үгүй ээ. Сонирхолтой байна. Ийм төрлөөр бизнесээ хөгжүүлэх хүсэж байна гэж байна. Сонсож байсан баг зэрэг. Окей. Сонсож ирсэн ч байж болно тийм ээ. Нэг юм хэлэх гээл ах шиг байна. Юу н орж гараад ах шиг байна те. Чатаар юм лээ би энийг тим 3 дээр. За тэгээд ер нь одоо энэ бол яг бидний зүгээс өөрсдөөс маань шалтгаалаад хийж болох хамгийн амархан зүйл нь. За сонирхолтой байна гэж байна. Баярлалаа. Саяны маркетингийн төлөвлөгөө бол бидний өөрсдөөс маань шалтгаалж болох, өөрсдөө одоо нөөцөө хянаж болоход хамгийн маркетингийн төлөвлөгөөн дээр бид юг за би энэ камера түр хааж байгаа та нарт харуулъя. Юг хийдэг ямар зүйлүүдийг төлөвлөгөө гэдэг хамтаа харъя. Бизнесийнхаа үн цэний бүтээгтээрээ та төлөвлөх нь байна. За юу хэсэгдээ мөн адил бизнесийнхаа бүрдэл хэсгийг тодорхойлох нь байна. За тэгээд мөн адил бизнесийнхаа загварыг мөн ойлгох нь байна. Миний бизнес гарааны бизнес үү? Аль эсвэл одоо аль хэдийн нэг тогтворцсон бизнес үү? Эсвэл уналтанд орж байгаа бизнес үү гэдэг загвар ойлгож аваад хийх гэж байгаа маркетингаа төлөвлөх нь байна. Тэгээд мөн одоо би хаана байгаагаа бас ойлгодог. Энэ юу хэсэг маань тусалдаг байна. Юу элемент маань. Дараа нь бол хэнд хэсэг дээр юу хийдэг вэ гэхээр хэрэглэгчээ тодорхойлох нь байна. Хэрэглэгчээ ойлгох нь байна. За байна. Хизээ гэдэг элемент дээр хүрэг цэгийг ойлгуулна. Хизээ гэдэг дээр бол тэдний хүрэг цэгийг ойлгуулна гэсэн. Бид нэр юу гэдэг дээр өөрийнхөө бизнесийн иж бүрдэл ойлгоод тийм үү бизнесийн үн цэнийг ойлгоод гэдгээ тодорхойлоод тэдний хэрэглэгчтэй бид нэр хаана хүрэх гэж байгаа гэдгийг ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл надтай холбогдсноороо миний бизнесийн аль хэсгүүдэд энэ хүмүүс очивол хамгийн их тохиромжтой вэ гэдгийг хизээ гэдэг дээрээ шийднэсв. За дараа нь бол хаана суугаас. За энэ хүмүүс маань хүрэх цэг ойлгоцсон ч гэсэн аль суугаар дамжиж очих вэ? Facebook-ээр юм уу, Instagram-аар юм уу, вебсайтаар юм уу гэдгийг энэ дээр шийдэж өгнөсв. За тэгээд хэрхэн хэрэгжүүлэх талаар энэ дээр бас тусгаж өгөх нь байна. Тэгээд өөрийнхөө бизнесийн зорилго дээр буюу яагаад хэсэг дээр та энэ бүгднийг хийснээ хад хүргэнэсв. Тэгэхээр энэнийг л ерөнхийдөө дижитал маркетингийн төлөвлөгөө буюу дижитал маркетингийн хамгийн суур ойлголт буюу суур хэсэг дээр та үнийг хийдэг байна. Мэдээж хэрэг энийг хийхийн тулд нэлээд хэдэн яг тактиктай холбоотой эсвэл одоо хийх даалгаврууд ч юм уу те ажлууд гэдэг тиймэрхүү зүйлүүд зөндөө байгаа. Ерөнхийд нь базаад та нарт хэлэхэд бол яг юм байна. Ер нь бол бидний одоо гол дижитал маркетинг дээр орох ёстой гол шалтгаан нь юу гэхээр яг тоочглоод өөрөөр хэлбэл яг намайг сонирхож байгаа хүмүүстээр би хүрэх хамгийн боломжтой цаг хугацаанд бид нэр уулзах чаддаг. Тэр уулзах чадах бүх процессуудыг дөнгөж сая асуултаар асуулаа шүү дээ. Платформууд хүргэж ойлгож болох нь. Тэгэхээр энэ платформуд бидний бүх үйл ажиллагааг одоо зардал дээр бол маш их хэмнэлт гаргана. За баг дээр бол мэрэгчлэнүүдээс хамаарсан багуудыг бол Photoshop мэддэг ч юм уу эсвэл After Effects мэддэг, Premiere Pro мэддэг ийм хүмүүс таны хажууд байхгүй бол таны платформ хэрэглээл энэ асуудал шийдэж чаддаг болно. За борлуулалтын дээр бол мөн л одоо борлуулалтын 100 хүн байхгүй байлаа ч гэсэн вебсайт юм уу
Facebook таны борлуулалтын ажилчдыг бүрэн гээд маш олон төрлийн зүйлүүдийг платформод хэмнэж тусалж чаддаг гэж ойлгож. Facebook маркетинг дээр анхаарах зүйлсийг заалгамаар байна. Пост оруулахад яг юун дээр анхаарах вэ? Giveaway зарлалт юун дээр анхаарах вэ гэх мэтчлэн. Ер нь бид нар бол Facebook-ыг хэрэглээд бол мэддэг. За маркетинг тал дээр бол харьцангуй бага байхаа. Тэгэхээр энэ яг маркетингтэй холбоотой асуулт орж ирж байна. За түлхүүр үгсийг мэдмээр байна. За түлхүүр үгсийг мэдмээр байна. Энэ бол нөө SEO-той холбоотой байдаг. За бид нар Google-д зориулаад бүх платформууд хайлтын системд нь тохируулж одоо бизнесээ хөгжүүлдэг. Facebook ч гэсэн яг Google-ийн зарчмаар ажилладаг. Бид нэр энийг бол Facebook бизнес суйт яг энэ сургалт маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. Энэ бол зүгээр та онлайн сургалт гэдэг үгэн дээр төвлөрөөд постоо тавиараа гэд шийдэгчдэг асуудал биш. Гэхдээ та төлбөр төлөхгүйгээр энэ асуудлуудыг 7 хоногийн дотор яг тууштай ингээ хийхэд таны постууд яаж гарч ирдэг вэ гэдгийг харъя. Би жишээлбэл юу вэ? Болъё л да. Энэ нэг тийм амархан нэг юу бол биш. Мөрөөдлөөр амьдр гэдэг үгэн дээр бид нэр төвлөрөхөд миний сайт яг 7 хоногийн дараа Steve Jobs мөрөөдлөөр амьдр гэдэг ингээд хайлтны хуудсанд гарч ирж байгаа гэдэг энэ маш том амжилт. За тэгэнгүүт дүүрээ онлайн сургалт. Ингээд бичгээд маш олон төрлийн постууд гарч ирж байгаа. Энэ жишээлбэл 4 хоногийн өмнө гарч ирсэн 4 хоногийн гарч ирсэн за сайт маань гэж байна те. Бид нэр ингээд яг энэнийг ярих гэхээр маш олон зүйлийг ярих шаардлагатай. За хувийнхаа профайлаас эхлүүлээд тийм ээ пэйж, группээ хүртэл маш сайн SEO-гийн тохиолгонд өгөх хэрэгтэй. Тэр болгон чинь энэ сайт одоо Google дээр гарч ирдэг гэсэн. Тэр постн дээр юу гэж бичсэн бэ те тэр болгоно ингээд нарийн гарч ирдэг байна. Тэгэхээр энэ болгонуудыг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Тэгээд зүгээр та ингээд Facebook-ийнхаа пэйж нэрийг тавилаа гэсэн таны хуудас сайтн дээр гарч ирэх хайлтан дээр гарч ирэхгүй байх магадлал байж болно. Pro CMN гэж шууд тавьчих. Би нэг сүүлийн үед хайлтын систем дээр ажиллаж байгаа болохоор сайт. Энэс яг ийм нэр дээр бол эднэрийн зэрэгцээд гарч ирэхгүй байх магадлал маш өндөр. Одоо яг ингээ гараад ирсэн байж байна. Тэгэхээр энэ болгоныг ойлгохын тулд 7-8 хоног хичээх шаардлагатай болно. Бид нэр пост тавина. Постн дээр ямар үгнүүд хэрэглэх вэ? Миний ганцхан Growth email гэж гарч ирж байгаа болохоос миний сайтн дээр байгаа сургалтууд хүртэл гарч ирэхгүй байгаа зү. Тэднэр дээр би ажиллаагүй болохоор ингээд маш олон төрлийн юм одоо юу ядгийг шүү нөлөөлж идэг шүү. За Grow гэдэг үгээр бол миний сайт ч бай, одоо Facebook ч бай те гарч ирэхгүй. Тэгэхээр надаас илүү их мөнгө зарцуулсан, надаас илүү их ажилласан тийм хүмүүсийн юунууд бол би бол ажиллаад дөнгөж жил болж байна юун дээр SEO дээр хайлтын систем дээр. Тэгэхээр энэ болгон доройч нэг 12 сарын дараа үр дүнгээ гарч эхэлнэ. Тэрнийх нь яг одоо л гарч ирж байгаа гэсэн. Тэгээд та Grow тэргээд хайгаад үзээрэй. Тэгэнгүүт хэмжилж болдог зүйл бол миний холбоотой юм бол 160-аар үзсэн байна. Долоо өгсөн байна. За миний постууд маань ингэж харагдчих байна гэдэг. Маш олон төрлийн мэдээллүүдийг ингээ хараа явчих бол. Тэгэд энэ мэтлэн ингээд бид нар юу яана л да. Түр үгийг бол ойлгох бас нэг жоохон мэрэгжлийн туслалцаа хэрэг болно. Тэрнээс яг та нар түлхүүр үгээ бодохдоо онлайн сургалт гэдгийг чухал түлхүүр үгээ ойлгоч. Тэгэхдээ онлайн сургалт гэдэг үгийг та постн дээр ингээд тавилаа гэхээр таних их нэг постууд тийм байгаа шүү дээ. Өрсөлдөгч чинь бүгд л адилхан онлайн нэг үгийн төлөөлөл явуулж байгаа. Тэгэхээр тэр үгнүүдээс илүү их гарахын тулд та ямар платформ тэрийг маш олон төрлийн зүйлүүдийг бас давхар хэрэгтэй болдог. Энэ болгон дээр бол яг эхний удаадаа та анхаарах зүйл нь юу гэхээр эхний удаадаа салбарынхаа болоод бизнесийг чинь тодорхойлж байгаа тэр үгнүүд дээр ажиллаарай. Ажиллаарай гэдэг нь аль болох постн дээр оруулаарай. Хэрэгжилж байгаа текстэн дээр тэр үгнүүдэд оруулах хэрэгтэй. За би яг өөрийнхөө жишээн дээр та бас харуулж бас зүгээр ах. Тэгвэл таад миний яг юу ярих жоохон гадар. Харж байна уу? Grow онлайн сургалт. Хүмүүс манай онлайн сургалтанд ингээ оруулж ирж байна гэсэн үг шүү дээ. Өнөө оройглон зайлшгүй өдрийн тавигдсан пост
Өмнөх тавигдсан постнууд дээр ингээд харахаар онлайн сургалт гэдэг үгийг төлбөр оруулж өгч байгаа гэсэн үг шүү. Та хэд ингээд өмнө анзаараагүй байсан бол одоо анзаарч байгаа. Тэгээ миний постн дээр яг үгнүүд орж ирэх гэлж байна гэсэн үг шүү дээ. Онлайн сургалт гэдэг ийм үгнүүдийг аль болох төлөх. Тэгэхээр яг гоо ингээд тавьчлаа гингөө шууд хайлтын системдээ шууд гараад ирчин гэсэн үг бол биш. Бас нэг Google дээр ингээд дуудагдаад дэвшлээд иж явах магадлал нь өндөрсөд эхэлж байна гэсэн үг. Тэр боломж юм бааз. Энийг бол яг нарийн юунуудын сургалтын дээр оруулаад өгч. Саяны зөвлөгөө бол үндсэн суур шүү. Facebook, Instagram, YouTube дээр ч аль ямар ч платформ дээр байсан тийм ээ. Энэ үгээ та ихэвчлэн ашиглаарай. Тэгээд энэ үгийг яаж хүчтэй байдаг вэ гэдэг бас нэг жоохон шипи өгч таад тэрэг болох байх. Google дээр ингэдэг штэ. Онлайн сургалт гэмүүдээ нэг заа авч нэг спейс авангууд араас нь онлайн сургалт гэж юу вэ? Онлайн сургалтын даваа талууд, онлайн сургалтын тухай, онлайн сургалтын сул талууд, PMDE онлайн сургалт, үнэгүй онлайн сургалт, магистрийн онлайн сургалт гээд Google-ээр онлайн сургалттай холбоотой хамгийн их хайгддаг буюу өнөөдөр хайгдсан юм өгнүүдийг хамгийн түрүүнд танд санал. Тэгэхээр та энэ дээрээс яг тухайн үгийг ашиглах юм бол постыг хайх магадлал ийм үгээр таны постууд гарч ирэх магадлал өрснө гэж ойлгож байна. Тэгэхээр энийг бол хайлтын систем үндсэн органик бол энийг ашигладаг байна. Тэгээд энийг бас таад зөвхөн онлайн сургалт гэхээс илүү онлайн сургалтын давуу талууд ч юм те ийм байдлаар ашиглах юм бол постн дээр шүүгээр ашиглах юм бол гарч ирэх магадлал нь илүү өндөрсөж идэг гэж. Би тэгээд саяны нэг ярьжсэн юунаас слайднаас юм үлдээж өгөө юу гэдэг нэг хараад тах юм. Ерөнхийдөө үлдээгээгүй. Ингээд ярих хэвээр слайд маань бол ерөнхийдөө туслах гол нь би дижитал маркетингийн төлөвлөгөөтэй холбоотой хамгийн чухал зүйлүүдээс хуваалцлаа. Тэгээд мэдээж хэрэг дижитал маркетингийн төлөвлөгөөний дараа контент стратеги гэж байгаа. Контент стратегийн дараа юу гэж байгаа? Маркетинг гэж байгаа. Тэгээд сошиал медиа маркетинг судалгаа гэж байгаа. Энэ олон цуврал зүйлүүдийг яг ингээд тусдаа боловч тийм ээ хэрэглэхээр бүгд ингээд нэг пост тавихын явцдаа бүгднийг хэрэглээд явж идэг тийм зүйл гэсэн. Дижитал маркетингийн сургалтуудыг ч гэсэн таад их баг гэлтгүй сонирхоод үзэж байгаарай. Ингээд заавал ингээд бүрэн утгаар нь биш ч гэсэн аль нэг хэмжээгээр та нарт хэрэгцээтэй мэдээлэлүүд өгч идэв. За багахан хэмжээний төлбөртэй болвол тиймэрхүү сургалтанд хамрагдаж байгаарай гэж хүсэж байна. Яг тэгэхээр би өөрөө яг үр дүнгийн мэдрээд байгаа болохоор та ингээ онлайн орчинд бизнес хийх гэж байгаа бол те за нэг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгтэл би нэг бизнес хийх гэж байгаа гэж ерөөсөй ойлгож болохгүй. Яг тэгэхээр би нэг хаан бол дүүргийн эсвэл нэг орчинд Улаанбаатар хоттой л ингээд хүмүүст бизнесээ хүргэжнэ гэж бодож исэн ч гэсэн яг бодит байдал дээр дөржмагч мэдж байгаа зү те. Маш олон төрлийн улаас ингээд хүмүүс ороод ирчдэг. Тэгэхээр та тэрэнд бэлэн байх хэрэгтэй. Бэлэн байхын тулд та бүхэл бүтэн өөрийгөө тоногжуулна. Өөрөөр хэлбэл платформудаа хангалттай өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол ингээд хүмүүсийн чинь та олшроод ихсэх тусам таны нөгөө нэг бизнесийн чинь чанар ингээд сулраад эхэлчихдэг гэсэн. Та 1000 хүнтэй нэг зэрэг ажиллаж чадахгүй. Танд чатбот байхгүй бол та бүр хэцүү. Танд одоо Facebook дээр зар сурталчилгаа явуулахад хадгалаад $0.1 нэг хэрэглэгчдэд зарцуулах мэдлэг чинь танд байхгүй байх юм бол та одоо энэ донд сууж байгаа бүх хүмүүстэй ингээд зэрэгцүүлээд хэдүүлээ нэгэн гутлан дээр бүгдээрээ буст хийл та Facebook дээр. Тэгэхэд миний хувьд бол сурчлагаага $0.1-д одоо тийм өртөгөөр сурчлагаа явуулж чадах тэр арга технологи байгаа учраас би танараас яг адилхан 1000 хүнд ингээд сурчлагааг хүрэх одоо тийм хүмүүс хамгийн бага зардлаар би хүргэж чадна. Тэгэхээр би юу гэж байна гэхээр нөгөө бизнесийнхаа зардлыг танараас хамаагүй хямдхан байлгаж чадчихна гэсэн. $101 биш $287 нэг хүнд хүргэжээвэл надад $2 тутамд ялагдах. Тэгэхээр би өөрөөр хэлбэл цаанаа би танаас дахиад 200 хүнд мессежийг хүргэж чадах тийм нөөцтэй үлдэж чинь гэсэн үг байхгүй юу? Та нэг удаа $2-оор нэг хүнд хүргэж яхад би 200 удаа хүнд хүргэх тийм боломжтой байна шүү дээ. Тэгэхээр нэг хүнд хүргэж байгаа та нар 200 хүнд хүргэж байгаа сурчлагаа ингээд харьцуулаад үзэх юм бол өсгөө ялалт авч байгаа нь тодорхой байгаа. Тэгэхээр энэ
маш энгийн зүйлүүд, ийм зүйлүүдийг та хэд нэг сураад ойлгоод бизнес хийх гэж байгаа бол тийм ээ Facebook ашиглах гэж байгаа бол энийг сураад хийх юм бол яг зэрэгцээд өрсөлдөгчөөсөө илүү даваад гарах боломжууд өндөр байдаг гэсэн. Тэгэхээр иймэрхүү өөрийгөө тоногжуулж ирэхгүй бол 10 хүнтэй байж байгаа та ямар ч зардал гарсан хамаагүй, ямар ч цаг зарцуулсан хамаагүй үр дүнтэй гоё байж байна. 10 хүн чинь нөгөө нэг 10x дүрмээрээ те өөрчлөө дараа сар ч юм уу дараагийн одоо нэг 100 болоод ороод ир чинь 100 чинь дахиад 1000 болоод ороод ирнэ. 1000 чинь дахиад 100000 болоод ороод ирнэ. Ингээд яг нэг прогрессор ингээд өсөө яваад ирэхээр та тэр ачааллыг давж одоо үүрч гарах хэмжээний бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Тэгээд ямар ч хэлсэн энэ зүйлүүдийг маш сайн мэдхийн тулд та дижитал маркетингийн холбоотой нийтлэлүүдийг унш, англи хэл дээрх блогуудыг сонирхож. Тэд нэр аюух мэдээлэл өгдөг шүү. За. Нарийн одоо би та нартай өөрийнхөө хэрэгэлдэг платформудаас хуваалцъя. За миний хамгийн дуртай зүйл бол энэ видео гэж байна. За энэ видео гэдэг энэ платформ бол яадаг вэ гэхээр бид нэр 1-5 минутын дотор зар сурталчилгаа хийх боломжийг бүрдүүлдэг видео зар сурталчилгаа шүү. Одоо энэ дээр бол миний сая шинэ жилээр хэрэгжилж ийсэн за бусад нэг постн дээр хэрэгэлдэг тийм юм. Энийг бол би жишээлбэл энийг сонголоо гэхэд дууг нь хаачаа. Текстийг солино, аян солино, энэ видеог нь солино. Тэгэл ерөөсөө 1-5 минутын дотор хийдэг. Энэ логоныхын оронд логоо тавьчих. Энэ юуных нь оронд сайтаа тавьчин. Тэгээд Facebook хаягаа тавьчин, YouTube суугаа тавьчин. Тэгэл 50% хямдарлаач юм. Ингээл минутын дотор энэ 17 секундын гайхалтай сурчлагаа хийчихнэ гэсэн. За эхнийх нь бол ийм ба. За надаа юу чат ирж байна. Би энийг шалгаадах юм. Энэ видеогийн эрэхтэй бэлгнээс хоцорчжээ. Бэлгэнд хамгаагдах боломжтой юу гэж бүрдүүлмээ аль юу гэсэн юм бол даа би. За энэ видеог бол би яг Монголд аль биесээр одоо нэг аль биесны дистрибьютор гэдэг аягүй сонсч ирсэн баг те. Одоо манайзыг эсвэл одоо юу гэдэг том брэндүүдийг Монголд зарах хэрэгтэй гэдэг. Яг тэрэн шиг энэ видеог би та нарт одоо борлуулах тийм хэрэгтэй байд юм. Энэ нь бол сар түрээсээр байдаг юм л да. Ер нь бол надаас бол насан туршдаа нэг удаагийн төлбөрөөр авах боломжтой байдаг. За жишээлбэл та сард $30 төлж ийж яг энэ бүх рекламуудыг үзэх боломж. Хэрвээ $10 төлөх юм бол сард $10 хэрэглэх юм бол 50% хөнгөлөх одоо 50% л ашиглах боломжтой ч юм уу те. Таны авъя тэхүү гэдэг. За тэгээрээ боломжтой. Би дараа нь юу вэ? За холбогдчихъя. Тэгээд энэ юу нь бол уучилсан та реклам одоо мэрэгжлийн програмууд ч юм After Effects, Premiere Pro гэдэг ийм програмуудыг мэдхгүй байвал энэ видео бол таны дизайнерын мэдлэг чадвар байхгүйсэн ч гэсэн хамаагүй энийг шийдээд өгчдөг гэсэн. За дараагийнх нь болохоор миний хамгийн дуртай зүйл бол Glorify гэдэг байна. Энэ бол мөн адил би яг чаас ирэхээ авцсан байгаа. 3 муу 4 сард яг танарт худалдаалах эрх маань нэгдэнэ. Энэ дээр би нөгөө нэг рекламуудаа бүгднийг хийчдэг. Мөн адил 1-5 минутын дотор бүгдээ хийчдэг байгаа. Тэгэл ямар платформ дээр зориулах чая те дөрөнд хэлжсэн шиг дэлгэц болгон өөр, гар утас өөр, Instagram өөр, Facebook өөр, компьютер өөр, нэг смарт телевизэр өөр, YouTube өөр гэх. Тэр болгон дээр бид нэр сурчлагаагаа зориулан гаргахтаа тухайн хэмжээсүүдийг мэдэхгүй шүү дээ. Нёгийг авчиад бүгдэнд нь тавиад ахаар тохирохгүйч байна, тохирохч байна. Тэгэхээр янз бүрийн байдлаар бид нэр зөв сонгож өгч байгаа хэрэгтэй. Энэ өөрөө тухайн үүдээ Facebook-ийн ч юм уу, Instagram-ийн ч юм уу алгоритмд нь тохирч ивэл дээшлэгдэж одоо хайлтан дээр хэрвээ тохирохгүй форматтай реклам хийгээд авах юм бол хинч форматын одоо видео үзэхгүй байх жишээтэй ч юм уу те. Магадгүй та инфлюенсер биш бол их хөдөлмөр зарцуулах хэрэг болно. За дараагийнх нь бол контент студио гэж байна. За энэ контент студио яадаг вэ гэхээр надад нэг SEO-той холбоотой асуудлыг маань энэ дээр шийдэж дээрээс нь би маш олон төрлийн юмд ашиглаж байгаа. Тэгээд бүгднийг нэг доороос хянах одоо ямар зүйлүүд нь хизээ сайн явсан бай. За Facebook дээрх юм маань бол 100 хүнийхээ 96% нь хүрчээ. Instagram нь бол 2%, Twitter дээр 45%, LinkedIn дээр 120 хүрсэн байна. Тэгээд жишээ за энэ нь бол яг энэ пост бол 125% оролцоо нэмэгдүүлсэн байна. 65 комент авсан байна. 32 шеэр авсан байна. Ийм нэг доороос анализ хийх боломж.
Зөвхөн энэ постыг тийм ээ Facebook, Twitter, LinkedIn, Pinterest, Instagram, Google дээр давхар шеэрлж чинь гэсэн үг. За тэгээд сайт болон маш олон мэдээллүүдийг эндээс авч чинь. Би та нартайгаа янз бүрийн юмнуудыг хуваалцахдаа жишээлбэл энэ юуг ашигладаг байгаа, feed-ийг ашигладаг байгаа. За feed гэдэг маань өөрөөр хэлбэл интернет гэдэг бол мэдээллийн агуу том сав гэж ойлгох юм бол тэрнээс яг хэрэгцээтэй мэдээллүүдийг авах гэхээр эсвэл олох Google-ээс хайхаар олох нь аюу төвөгтэй шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол зөвхөн маркетинг гэдэг үгтэй холбоотой хамгийн супер одоо юу гэдэг юунуудыг одоо эндээс шигшээд уншиж чинь гэсэн. Жишээлбэл энэ 2 хоногийн өмнө 15 курс сертификаттай тийм менежментийн одоо нэг тийм юутай стратеги төлбөртэй маркетинг гэдэг чиглэлээр юу байна. Би ингээл шигшээд харж чинь гэсэн. Зөвхөн маркетингтэй холбоотой мэдээллүүд ингээ авчиж чинь гэсэн. Энэ нь бол яг хэвдэл сэтгэл зүйн хувьд бол би энэ унших юм бол нэг өөрчлөлт гарахгүй. За зарим нь инээсэн, зарим нь энийг унших юм бол би маш их аз жаргалтай болох юм байна. Яг тэгэхээр энэ дээр өгүүлэгдсэн одоо юу гэдэг 3 хоногийн тавигдсан энэ блог эхлүүлэхтэй шалтгаануудыг унших юм бол надад ямар ч гоё таалагдах нь байна. Тэгээд нөгөө нэг тэр постны бас нөгөө юг өгдөг, сэтгэл зүйн юу өгнөгч. Тэгэхээр тэр олон мэдээлэл дундаас яг надад хэрэгцээтэй гэсэн чухал юмнуудыг би нэгд ороос сүүлийн 3 сараар би харж болох нэг гэх жишээ. Одоо маркетингтэй холбоотой 2132 ширхэг контент би энэ контентоос харж агаад хэрэгцээтэй мэдээллүүд аваад та нартай хуваалцахад та нарт тэр нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болоод очдог гэж ойлгож болох юм байна. Тэгэхээр энэ бас та нарт хэрэгтэй байх. За дараа нь бол миний видео дашборд гэж байгаа. Ихийг нь бол би сургалтанд хамрагдсан хүмүүстэй хэрэглэх эрхийг бол өгдөг байгаа. Тэгээ видео дашбордыг би яаж ашигладаг вэ гэхээр энэ контент календар гэж нэг зүйл байдаг. Бид нэр дижитал маркетинг хэрэглэж байгаа бол 365 өдрийн турш яг юу хийх вэ гэдэг дээр толгоо гашлах хэрэгтэй болдог. За энэ үед бол бид нарт контент календар гэдэг зүйл хэрэг болно. За нэг юу ороод зөвлөгөө авч болох уу, хамтран ажиллаж болох уу гэж байна. Окей, би яг хамтарч ажиллах тал дээр болохоор харьцангуй цаг зав багтаа байгаа шүү. Яагаад вэ гэхээр надтай хамтарч ажиллаж байгаа яг 42 бизнес байгаа. Одоо яг манай дижитал ажиллаа тэдний бизнестэй тэр ингээ зөвлөгөө өгч идэг. Тэгэхээр та магадгүй тэр сургалтын дээр ороод ирэх юм бол бизнес дээр 100% зөвлөгөө аваад хамтарч ажиллаж байгаа шиг суралцаад явах бол тэр бол агаас нь яа хүртэл нэг бүрчлэн сургалт эхлээ 50 хүнийг би сургалтандаа хамруулна гэж төлөвлөсөн боловч аль хэдийн нөгөө 42 хүн бүрдсэн. Тэгээд үлдсэн 8 хүний бүртгэлийг аван тэрэнд яг та багтаад ороод бас төлбөртэй. Тэгээд урт хугацааны сургалт байгаа шүү. За би орё гэж чатаар холбогдорой за сургалтын дараа. За тэгээ би үргэлжлүүлээд ирчихэ нөгөө Валиогийн асуусан нэг юу байгаа шүү дээ. Twitter дээр бид нэр хаштагийг эзэн болох хэрэгтэй гэсэн. Тэгээд тренд хаштагуудыг бид нэр мэдчих хэрэгтэй. Тэгэхээр энэ болгонууд ингээд бид нэр өөрсдийнхөө юу тавих юм бол энэ таны бизнесийг тодорхойлох боломжтой гэдэг зүйлүүдийг бас ингээд хөрхөн тренд байдлаар харуулж идэг. За тэгээд сошиал календар гэдэг зүйлийг би жоохон дэлгэрүүлээд яриад өгчий. Энд бол яг 1 сарын турш хэрэгжилж бол бэлэн календар байна. Энийг би мэдээжээр үгийг өөрчлөөл текстийг өөрчилж болно. Энийг би дууг нь хаагаад ах юм. Энэ жоохон ачаалаад тах шүү. Одоо жишээлбэл энэ 3 дахь 1 сарын 8-нд бол wellness-ийн одоо цагаан хоолтнуудын өдөр юм шиг байна. За 1 сарын 9-нд баярлаа гэдэг өдөр юм шиг байна. Тэгэхээр энэ утгыг нь агуулаад тэ өнөөдөр бол тийм өдөр шүү гэж постлоод байхад тань тархиа гашлах шаардлагагүй болчихно гэсэн. Тэгээд энэ видеого та цацгаар бол яадаг вэ гэхээр дэлхийн хамгийн том чагсаалтаар бол 11 платформ байгаа. Facebook, YouTube, Twitter, Vimeo, Dailymotion, LinkedIn, Instagram, TikTok, Medium, Reddit, Pinterest гэдэг ийм олон платформ руу нэг зэрэг хэрэглэх боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл та нэг постыг Facebook пэйж дээр тавихад бол дунджаар 10-аас 15 минут зарцуулна. Тэгэхээр 11 платформ дээр та 10-аас 15 минут гэдэг чинь нийтдээ
165 минут гэдэг чинь 3 цаг орчмыг зөвхөн пост тавихтаа л зарцуулах нь шүү дээ. Энэ яадаг вэ гэхээр таны 1 удаагийн 15 минутаар гаргасан тэр цагийн зардлыг чинь 1 минутын дотор 15 бүх одоо сошиал сувг гэдэг гэсэн үг. Өөр за Facebook дундаа та магадгүй 3 пэйжтэй байж болно, 10 пэйжтэй байж болно. Тэр болгонд чинь зэрэг ингээд юу постлчдаг гэж ойлгож байна. Тэгэхээр энэ бол цагийг хэмжиж,дэг дээрэс нь контент календарыг одоо маш олон зүйлүүдийг ингээ хэмжиж,дэг гэсэн. Өөрөөр хэлбэл энэ зүйлүүдийг хийхийн тулд багаараа ажиллаж идэг те контентын санаа гаргах ёстой, контентыг хийх ёстой, контентыг төлөвлөх ёстой, контентыг тэгээд дээрэс нь дүгнэх ёстой болж идэг те. Энэ болгоныг платформуд бүгднийг хийж идэг байна. За дараагийнх нь бол MailPoint гэдэг байгаа. За вебсайттай хүмүүс бол энэ MailPoint маш чухал байгаа. За миний хувьд бол Optimize гэж байна. Энэ Optimize бол имэйл автоматжуулалтыг бол хийдэг байгаа. Энэ болгоныг л ерөнхийдөө та нарт ажиллах хэрэгтэй. Мэдээж дижитал бизнес хийх, маркетинг хийх гэж байгаа бол төлөвлөлтийг бол маш сайн хийж явах хэрэгтэй. Энэ Optimize бол яадаг вэ гэхээр хүмүүс рүү имэйл явуулдаг. За надад бол ойролцоогоор нэг 400 гаруй имэйл байдаг. За тэрнээс хамгийн идэвхтэй нь одоо яг миний энэ Optimize бол 4 сард бол 4000 байдаг. Тэгэхээр 400 мянган хүнд хүрэхийн тулд нэг чанартай имэйлүүд байх. Өдөр тутам имэйлээ шалгадаг, имэйлээ яадаг гэдэг тийм хүмүүс байх хэрэгтэй. Тэгэхээр тэр имэйлийг одоо ингээд имэйлээ бичингүүд 231 хүн рүү явж 25 буюу 4-ний 1 нь 26 хүн холбоо бүртгүүлсэн байна. 3 бүтгүүлсэн хүн рүү эргүүлээд дараагийн имэйлийг өөрөө автоматар явуулж исэн байна те. 6828 хүн болов дагаж байгаа юм байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү мэдээллүүдийг аван за компанид ажлуудыг бол ингэж хийж тэгэл те статистикүүд ингээл хараад явах боломжтой. Тэгээ репортоо мэдээж яриг харчин. За энэ нь бол айлан гарна. За 130 тэгээд 382% нь дарж орсон байна. Гол нь бидний харах ёстой тоонууд эднэр энэ их байх тусмаа бидний бизнес илүү их ашигтай ажиллаж байна гэж харах жишээний. Тэгээ би энийхэн зар сурчлагаа 3 төрлөөр явуулсан байна тий. Энэ AB тест гэдэг нь аягүй чухал ойлголт үүдэг. Тэр бол бас сургалтанд орж ирсэн суралцах бол тааж гисэн хуваараа бизнесээ юу яагаад хөгжүүлэх гэж байгаа бол Google-с хайгаад үзээрэй. Ийм зүйлүүдийг юун дээр хийдэг байгаа. Яг би миний хувьд бол яг суралцагчтай ашиглуулдаг бэлгэлдэг зүйл нь бол MailPoint гэдэг байгаа. MailPoint-ийн хувьд бол би ягас Монголд борлуулах хэрэгтэй. 1000 хүнтэйгээр борлуулах хэрэгтэй. Сарын 46 жилийн 550 еврогийн тийм зардал гарах зүйл дээр бол хэмнэн гэсэн үг. Манай амрагт хүмүүстэй нэг би бэлгэлдэг байгаа шээ. За тэгэхээр энэ яг сая энэ Optimize шиг WordPress вебсайттай бол энийг бэлгэлдэг байгаа. Тэгээд та ямар ч хэлсэн 5000 хүнд бол мэйлээ хангалттай явуулна тийм ээ. Тэгээд мэйл явуулахад бол нэлээд өндөр өртөгтэй байдгийг бол хаад эндээс дараа нь төлөх юм бол 55 евро байдаг. Жилээр нь 550 еврог бөөнөр нь төлөх. Нэг сар 46 болж хямдардаг гэсэн. Тэгэхдээ яг надаас ийм үйлчлэгээ авч байгаа тохиолдолд бол ямар ч харахгүйгээр та энийг хүртдэгэ гэж ойлгож байна. За дараагийн зүйл нь болохоор за зөндөө зүйлүүд байгаа. Би ингээд юу яач цаг нэлээ их явцсан учраас ингээд энэ үргэжээ. Тэгээ ямар ч хэлсэн платформ гэдэг бол маш олон хүний хөдөлмөрийг нэг зэрэгт одоо ингэж хэмжиж гэсэн. Тэгэхээр та хэд маань бизнес хийгч л байгаа бол платформ хэрэглэх шаардлагатай байдаг. За тэгээ платформ хэрэглэж байгаа болвол тийм ээ магадгүй надтай шууд холбогдвол би тань нартай хамгийн бага зардлаар ядаж сарын түрээсгүйгээр энэ асуудлыг шийдэж өгч чадна гэдэгт бол итгэлтэй байна. Дээрээс нь заавал надтай холбогдох шаардлагагүй л ингэ сайт руу нараад өндөрлөл туснах. Яг нэг ямар платформ хэрэгцээтэй байгаа вэ те тиймэрхүү үед бол надаас яг зөвлөгөө авчиж болно. Би дээрээс нь эдүүгээрөө төлбөргүй онлайн сургалт гэдэг групп байгаа шүү дээ тий. Таад маань мэдж байгаа. Би энэ групп дотроо ерөнхийдөө нэг тогтмол мэдээлэл оруулах гэж хичээгээд явж байгаа. Таад эндээс бас жоохон мэдээлэл авч байгаарай. Яг энэ шүү дээ. Эдүүгээрөө
төлбөр рүү онлайн сургалт гэдэг. Энэ групп дотор Unit гэж байна. Unit дотор бол би Facebook-тэй холбоотой би буруу юу руу орсон байна шүү дээ. Яг ингээд төлбөргүй онлайн сургалт гэдэг манай юу байгаа шүү дээ, групп. Тийшээ ороод үзээрэй. Би нэг зүйлийг яг орхих гэж байна. Хамгийн чухал зүйл та нарт маш чухал зүйл шүү. Энэ групп рүүгээ та хэд ороорой. Энэ групп дотор бол би нэлээд олон төрлийн туудыг төлөвлөсөн эхнээсээ ингээд оруулаад явж байгаа. За энэ дээр бол за офс болгохтой тусламжтай холбоотой хичээл, видео дашборд гэдэг нөгөө нэг хэрхэн хэрэглэх тал. За энэ Sendyo гэдэг бас хагас автоматжуул чатботтой холбоотой. Яг одоо чатботын тал. Тэгээд энэ ашиглах талаар хичээлүүд байж байна. Энэ видео гэдэг саяны энэ ярьсан програмыг хэрхэн ашиглах талаар хичээлүүд төлбөргүй байгаа шүү бүгдээр. Чатбот, бүрэн автомат чатботыг хэрхэн ашиглах вэ гэдэг байж байна. За Photoshop гэдэг байж байна тий. Photoshop-ийн лайв сургалтууд байж байгаа. Компьютерийн анхан шатны мэдлэгийн талаарх хичээлүүд энд. Facebook-тэй холбоотой өөрхөн юмнууд энд бас байж байгаа. Энэ дээр түрүүнд асуусан зүйлүүд чинь ч гэсэн давхар орцсон явж байгаа. За тэгээд хүүхдүүдтэй хүмүүс бас зориулсан өөрхөн юм бэлтгээд оруулаа явж байгаа. Аль болох та нарт хэрэгцээтэй гэсэн сургалтуудыг оруулахыг хичээж байгаа. За хамгийн чухал зүйл нь бол Bot гэдэг байгаа. Автомат чатбот. За хагас автомат чатбот бол маш олон байгаа. 10,000-аар, 100,000-аар тэгээд гадгүй та тэнийг хэрэгэлцэндээ ч гэмгүй байх гэж бодож байгаа. Гэхдээ бүрэн автомат чатботоос ямар ялгаатай вэ гэхээр бүрэн автомат чатбот яадаг вэ гэхээр таны бизнесийн маркетингийн бүрэн автоматжуулалтыг л хийдэг болохоор бүрэн автомат гэдэг. Хагас автомат нь бол мэдээж хэрэг үндсэн үүргээл гүйцэтгэх. Таны хариултанд автоматар хариулдаг тийм үйлчилгээтэй гэсэн. За тэрнийг бол манай сургалтанд хамрагдж байгаа хүмүүстэй би бүлэглээ авчдаг байгаа. За тэгээд яг ингээд маш олон төрлийн бизнесүүд байгаа. Тэгээд энэ дээрээс хамгийн чухал нь ерөөсөө надад бол яг одоогоор бол нэг 1000 хүрэхгүй л яг үнэ хэрэглэгчтэй. Тийм олон хэрэглэгч. Яг энэ дундаа би үйлчлэгээ үзүүлээл тэднэртэйгээ харилцаал тэднэрээс ашигтай ингээд явж идэг гэж ойлгож байна. Тэгэхээр энэ болгоныг чатбот болоод яг бусад платформод гэсэн. Тэгэхээр та иймэрхүү зүйлүүдийг бизнестэй төлхөө ашиглаж байгаарай. Тэгэх юм бол заавал сая хүнтэй ингээд зууралдаад ах шаардлагагүй те яг эргэн тойрныхоо яг тантай одоо үндсэн солилцдог тийм хүмүүстэйгээ бизнесээ хөгжүүлэх явахд болно гэсэн. Тэгэхээр хүмүүс яг ингээд хэрэгцээтэй мэдээлэл авч явахдаа эргүүлээд төлбөр төлөхөд хязгаарч танд хараа яг чанартай үйлчлэгээтэй тэгээд чанартай одоо юу гэдэг те бараа бүтээгдэхүүнтэй хад таныг харж байгаа хүмүүсийн чинь чанар нь өөрөө цаашаа чанарчаа авчдаг гэсэн. Тэгэхээр та ийм хэрэглэгчийн сегмент дээр л ажиллахыг хичээх хэрэгтэй. Энэ болгоныг бол яг платформод явдаг байгаа. Тэгээд би сануулга тийм ээ. Хамгийн биднээс шалтгаалж болох ганцхан зүйл нь маркетингийн төлөвлөгөө байдаг. Бид яг тэгэхээр бодож байгаад хинээр хийлэх үү, хаана хийлэх үү, хизээ хийлэх үү, юу хийх үү гэдгүүдээ ярилцж чад хийж болдог. Бусдууд нь яг ингээд нэг тодорхой хэмжээний платформуудын мэдлэгтэй байх хэрэгцээтэй. Тэрэн дээр та шаардлагатай болвол тусламж дэмжлэг аваад манай сургалтнууд самрагдаа авчиж. За тийм ба. Тэгээд телефоны нэгэд ороод ирье. Тэр нь бол аль хэдийн 30 минут өнгөрцөн байна. Тэгээд 10 минут нэг сайхан асуулт хариулт ярьж чаад. Бүгдээр нь хүний орой минь хэлье. Аноо шинэ жилийн. Шинэ жилийн минь. Баярлалаа. Хоцроод орчлоо. Андиг шиг боллоо тийм. Ерөнхийдөө сүүлийн юмнуудыг бол сайн ойлголоо. Бас яг л бидний хүсэж идэг юмыг л зааж өгөх юм байна. Тийм. Бид нар чинь яг ийм зөвлөдгөө байгаараа л айгүйх нэг за фэйсбүүкч баг айгүйх цаг зарцууллаа одоо болдгийм уу та хүнээр хийлэг юм уу та гэл. Яг тийм хаширдаг штэ. Тэгэхээр яг жоохон ингээд учрыг нь олчих юм бол бүгд төр бизнесээ бүрэн хэмжээнд хийх боломжтой тийм платформ. Тэгээ та нэг пост намайг анзаарч байгаа бол би өдөр болгон пост оруулаад өхөн хатан байгаад тахгүй яг ингээд хэрэгтэй үедээ цөөхөн пост оруулаад орчихдаг. Тэндээсээ engagement аваад борлуулалтаа игээл яж идэг. Тэгэхээр
Facebook дээр олоолаа байх шаардлагагүй гэдэг юм байна гэдэг би хуваараа мэдрээд авсан. За олоолаа болохын тулд тийм ээ эсвэл олон хэрэглэгчтэй болохын тулд би өөрийнхөө нуруунд дээр ачааллаа системтэй болгоод одоо 1000 хүнд үйлчлэгтэй бэлдэх хэрэгтэй байна гэдэг тиймэрхүү зүйлүүдийг ингээд төлөвлөх хэрэгтэй. Олон зүйлүүдийг ярилцчихнаа угсаа. ISON team гэдэг вебинар юм уу? Вебинар гэдэг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Энийг жирийн үед хинч хэрэглэх боломжтой эсвэл таны хэрэглэдэг зүйл өгөөч. Окей, вебинар ийм яг онлайн хөө 2019 оны яг ковид гарснаас хойш яг энэ ийм төрлийн технологиуд маш их хөгжсөн. Ягаад гэхээр харилцаа холбоо гэдэг бол маш чухал. Хүн болгон гэртээ ингээ хоригчод яж байгаа чинь бизнесээ явуулж чадахгүй, хэрэглэгчтэйгээ харилцаж чадахгүй, юу гэдэг бараа бүтээгт үйлчлэгээ ингээд хийж чадахгүй болох үед Zoom гэгээд та нарын хамгийн сайн мэдж байгаа тийм програм бол дэлхийд гараад ирсэн. За тэрнийг бол сар болгон $49 төлнө гэдэг бол надад бол төвөгтэй хэцүү. Зүгээр яжаал хэрэглэхгүй яжаал сар болгон $49 төлөх хэцүү шүү дээ. Тэгэнгүүт ISON гэдэг сонголтыг би олж авсан. Тэгээд ISON-ыг бол нэг удаа төлж аваад дахиж төлбөр төлөхгүйгээр насан туршдаа ингээд төлбөрөө ашигладаг. Тэгэхээр ийм платформуд та аль болох олдвол худалдаж авч байгаарай. За би энэ талаарх бас мэдээллүүдийг хэрэгтэй гэвэл тийм ээ. Яг би ингээд нөө зартай холбоотой юунууд оруулахаар хэрэглэгчдийн нөө хандлт буурчдаг байхгүй. Энэ хүн дандаа л нэг юм. Одоо бол та тэр зарыг харах юм бол энэ хэрэгтэй гэж ойлгодог ч гэсэн вебинарт орж ирээгүй хүмүүс бол дандаа зар тавиад ахыг гэж хүлээж авдаг. Тэгэхээр би ийм гоё онцгой худалдаануудыг тавьдаггүй. Энэс тавьчмаар л гэдэг. Уул нь 120 мянган төгрөг гэж штэ та энийг худалдаад авчих юм бол дахин төлбөргүй штэ гэдэг тавьчмаар л гэдэг. Тэгээд юу пост болгон дээр юм зарах гэж байгаа юм шиг байгаа тахэр хүмүүсийн нөгөө нэгсчдэг. Өө энэ хүн надад юм зарах гэдэг. Тэгээд та ч гэсэн тийм юунаас маш их болгоомжлох хэрэгтэй. Нөгөө контентын стратеги гэж зүйлээд байгаа байхгүй. Тэр таад илүү их ойлгож авах гэсэн. За вебинар гэдэг нь болохоор ерөнхийдөө яг ингээд вебээр харьцаж ин л гэсэн үг шүү дээ хэдүүлээ. Чатлж ин гэсэн үг байхгүй ингээд шууд мессенжер шиг шүү дээ. Мессенжерийг бодвол би та нарт дэлгэцээ харуулж байна. Та нартай шууд ярилцж болж байна. Та нарын дууг хааж болж байна, нээж болж байна. Та нараас дэлгэцнээс ч би юм харж болно. Та хүсвэл өөрсдөө дэлгэцээ. Энэ цогц жижигхэн системийг ерөөсөө вебинар гэж ойлгож болно. Маш товчхондоо. За тэгээд дараагийн асуулт нь энийг жирийн үед хэрэг. Энийг болохоор би худалдаад авсан. Гэхдээ энэ нөө нэг бас төлбөртэй байдаг юм шүү. Та юу бодвол хамаагүй хямдхан байдаг. Zoom-ыг бодвол хямдхан байдаг. Маш сонирхолтой санагдлаа. Баярлалаа гэж байна. Баярлалаа. Би одоо 25-аар 2 группт хүн сургалт хийх юм аа. Юу. За ийм ба. Окей. Төлбөртэй юунууд чинь бас нөө төлбөртэйгээр жоохон давуу талтай. Энэ жишээлбэл 24 цагийн турш одоо бичлэгээ хурааж болдог. Тэрэнгүүрээ давуу талтай. Тийм болохоор төлбөртэй. За тэгэнгүүт төлбөргүй хэрэглэх боломжууд бас гэж байдаг. Тэр нь болохоор OBS гэж байна. За би энд биччихлээ шүү. За энийг ашиглаарай. Би энэтэй холбоотой бас нөгөө Монгол юу хийх гээл надаас айгүй хүмүүс асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр би оруулах гад нөгөө төлөвлөгөөнд оруулсан байна. Та нөгөө манай эдүүгөрөө төлбөргүй онлайн сургалт руу оржоод нөгөө юу байгаа шүү. Road map гэдэг хамгийн ихний пост байгаа. Тэрэн дээр яг ямар сургалтуудыг хизээ авч болох вэ гэдгүүдийг бас хараа авчиж. Саналаа оруулаад road map дээр те ийм сургалтыг авмаар байна гэдгийг саналаа оруулаад авчиж болно. Энэ OBS гэдгийг бол таад төлбөргүй ашиглаж болно. Яг энэ шиг ашиглаж болно. Тэгээ дээрэс нь лайв хийж болно групп дотор. Тэгээд скринээ мөн дүрсээ харуулад ярьчих болдог. Яг энэ ISON-тай адилхан бас үйлчлэгтэй ийм платформ байгаа шүү. За бүр болохгүй бол би та яадаг OBS-тэй холбоотой яаж хэрэгэлдэг англи хэл дээр хийгдсэн маш амархан бичлэгүүдээ бол олоод групп дотор тавиад эсвэл чатаар ч юм уу олж өгч болно. Тэгж бол тэрэн дээр бол асуудалгүй. За дараагийн асуулт нь би эцэгчүүдэд тий. Тэгэхээр би энэ ISON-ыг татчихвал за саяны OBS шүү. За та хоёр яг бүрд толон та хоёр яг энэ юуг бодвол за зааж өгнө. Зааж өгнө. За иймэрхүү гоё яриануд болоод өнгөрлөө. За тэгээд таад маань өшөө асуулт байвал асуугаарай. Хэдүүлээ 40 гээд дуусгах лайв. За баярлалаа агшааж. Баярлалаа. Натаа таваад. Тэг өнөөдрийн бүртгүүлсэн баг ихэнх хүмүүс ороод ирсэн бүгдэнд баярлалаа. Нэг нэж шууд асууч биш үү?
сургалтанд бүртгэн гэсэнтэй гинэ. Аль сургалтын одоо яг төлбөртэй 2 сургалт явагдах чаа. Энэ бол энэ сургалт хамааралгүй шүү. Тэгтээ яг сургалтанд бүртгэнтэй гэсэн би сургалтанд бүртгүүлье гэсэн 2 асуулт нь. Тэгээ 8-нд болох жаа юм маань бол цэвэр бүх сургалт байгаа. Тэгээд Facebook-ийн анхан шатнаас нь бүртгэлээ бол хэн болгоо нийцсэн байгаа. Гэхдээ бүртгэлийг яг бизнес чиглэл рүү ашиглахад юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Бид нэр ингээд над руу орох юм бол миний бүртгэл хамгийн түрүүнд та нарт өгж байгаа мессеж бол за энэ хүн ийм зүйл хийдэг юм байна гэдгийг харуулах зорилготойгоор хийгдсэн байгаа. Гэх мэтчлэнгээр ингэж насан зорилготойгоор үүсгэн. За тэгээд дараа нь бол өөрийнхөө бүртгэлийг хийсний дараа пэйжийг яаж зөв үүсгэх хэрэгтэй гэдэг, пэйжээ үүсгэсний дараа контентуудаа тавихтаа ямар хэрэгтэй гэдэг, борлуулалтын сувгийг хэрхэн үүсгэх гэх мэтлэн за тэгээ ямар ч гэсэн хариулчна би юу ячаа за 8-нд болохоор Facebook Business Suite гэдэг яг одоо өөрийн чинь асуугаад байгаас шат өөр сурвалж зөвхөн Facebook-ыг 100% ашиглаж сурна. Тэрэн дээр мөнгө төлж сурчлагаа тавих явуулалтаа хүртэл хамгийн бага байдлаар хүнд хэрхэн хүргэх вэ? Тэр аргуудыг зааж өгөх нь. За тэгээд мэдээж яриг бид нэр Facebook дээр орж иж байгаа хүмүүсээ эргээд олж аавна гэдэг бол маш хэцүү те. За би энийг та хэд яриул арай ойлгох, харуулвал ойлгоч байгаа те. Миний хувьд бол pixel гэж нэг олгоод байдаг. Энэ pixel нь юу вэ гэхээр таны зар сурчлагаа болоод заавал төлбөртэй биш ч вэ те. Зүгээр л энгийн постн дээр чинь дарсан хүмүүсийг бүгднийг ингэ цуглуулж идэг гэсэн үг. Яг одоогор бол онлайн сургалт гэдэг нэг пост маань 100-д чинь нэг үнийг сагслаад авцсан. За нийтээ ингээд нэг 150 орчим хүнийг ингээд за 150 250 орчим хүнийг ингээд Facebook-ийн зар сурчлаганд би дахин ашиглах боломжтой байна гэсэн. Бид нар яадаг вэ нөө ямар нэгэн пост авчаад тэрнийг үзээ сонирхоод комент бичсэн хүмүүстэй эргээд уулзахад аюу хэцүү байдаг те. Тэр үед яг ийм төрлийн pixel гэдэг зүйл бол энэ нөгөө нэг намайг сонирхож байгаа те миний талаар одоо таньдаг болцсон ийм хүмүүс мэдээллийг хүрэхээс гадна тэр хүмүүсийн мэдээллийг тавьчихдаг гэсэн. Тэгээд дараа нь би тэр хүмүүс рүү сурчлагаа явуулах. Одоо яг тэгэхээр танихгүй хүнд сурчлагаа явуулахаас илүүтэйгээр таньдаг хүнд сурчлагаа явуулахаар борлуулалтын магадлал нь 43% өндөр байдаг. Өөрөөр хэлбэл намайг таад 2 дахь удаа харахтаа энэ хүнээс сургалт авъя гэдэг магадлал нь 43% өсчдөг гэсэн. Анх удаа харж байгаа тохиолдолд би сурчлагаа одоо сургалтын зараа таад 1000 зарлаа гэхэд таад авах үгүй нь бараг шийдвэр гарахгүй байна гэсэн. Тэгэхээр 2 дахь удаа уулзж байгаа хүндээ аль болох реклама хүргэхийн тулд энэ pixel гэдэг кодыг ашиглах хэрэгтэй бол энэ pixel нь бол ингээд хэрэглэгчдийн бүгднийг ингээд базаад авчдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл дараа нь та төлбөр төлөхдөө яг тэднэрт зориулаад төлбөр төлөхөд борлуулалт нэмэгдэх магадлал нь өндөр байна гэсэн үг шүү дээ. Хоёрдугаар Facebook дотроос тэр хүмүүсээ дахиж олно гэдэг бол хэцүү шүү дээ. Олох боломжийг нь бол энэ саяны миний харуулсан pixel гэдэг зүйл бол өгдөг гэсэн. Тэгэхээр дандаа хэмнэн зардал хэмнэн хэрэглэгчдийг бас оновчилж яах гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл танихгүй хэрэглэгчдэд ингээд 1000 мөнгө зарцуулаад байх. Таньдаг хэрэглэгчдэд мөнгө зарцуулах хоёр шал өөр шүү дээ, тэ. Тэрнийг л ерөөсөө дээрээс нь постн дээр би энэ сургалтанд орно шүү гэд мартцсан байгаа хүмүүст эргүүлээд нөгөө сурчлагаач хүргээд өчтдөг гэсэн үг. Одоо орж болно шүү гэл. Тэгэхээр та нарт хэрэгтэй гэж ойлгож байна. Яг гоо сонирхчид энэ юу болохоор юу $98 гэж байгаа. Тэгээд хэрвээ аваарай. Энэ би зардгүй яг та аваад өгчих болно. Удаа төлбөр юу гэдэг юм. Яг гоо сонирх. Тэгээд 8-нд болохоор ийм төрлийн сургалтуудыг заах чаа. За 8 хүн дутуу гэдэг нь болохоор 1 сарын 17-нд болох ч байгаа. Төлбөрийн хувьд болохоор 8-ны сургалт нь юу гэхээр 50,000 төгрөг байгаа. Эхний 50 хүнд бүртгүүлсэн. Одоо бараг 30 хүнтэй болж байгаа. За 1 сарын 17-нд болох одоо яг энэ Чинчилагийн асуусан асуултанд яг одоо хариулж. Энэ нь болохоор дижитал маркетингийн бүрэн хэмжээний сургалт байгаа. Ер нь бол 8 сарын турш суралцсан. Тэгээд ерөөсөө аагаас нь Б эхлүүлээл Б аагаас нь яа хүртэл ингээд бүгднийг зааж өгнө гэсэн. Та энэ 8 сарын дараа гэхэд хэн ч харсан таныг эн чинь бол онлайн орчинд үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес байж тээ гэж харагдах хэмжээний болтол чинь бүх юмнуудыг заагаад чиглүүлээд явна гэсэн үг. Тим сургалт байгаа. Тэр нь 1 сая төгрөгийн төлбөртэй байгаа. Ер нь бол энэ 1 сая төгрөгийн төлбөрөөр та 10 төрлийн сургалтанд
нэг удаагаар орчиж ин гэсэн үг шүү. Ийм юу байгаа. За 8-ны сургалтанд яаж бүртгүүлэх вэ гэж байна. 8-ны сургалтанд ер нь бол би бүртгэлээ нээлттэй эхэлсэн байгаа. Тэгээд үнэхээр сонирхч байвал та юу гэж чатаар үнэ. Тийм байгаа шүү. За. Би одоо 8-ны сургалтын эхний танилцуулганд орж ийн гэж бодоодсэн шүү дээ. Биш юм уу? Тэр чинь Facebook бизнес сойт шүү дээ. Нөгөө 50,000. Тэгвэл харин Facebook би тэгвэл тэрэндээ орж эхэлж гин гэж бодсон шүү дээ. Би уг нь тэнд бүртгүүлсэн шүү. Тэгэхээр буруу юм руу ирсэн биш үү? Тэгээ буруу. Тэгээ таны бүртгүүлсэн чинь таны ярьж байгаа чинь тэр сургалт ч юм уу. 1 сарын 17-нд бол дижитал маркетинг гэдэг бүр цогц хэмжээний том сургалт байгаа. Төлбөрөө ч гэсэн за тэгээд бэлэг одоо яг тэр сургалтанд орж ирж байгаа хүмүүс саяны ярьсан платформуд чинь сардаа нийлээд нэг хүний бизнест 12 сая төгрөгийн зардал гардаг. Тэр зардлыг хэмнэх тийм хэмжээний платформуудыг бэлгэлж байгаа байхгүй юу? Ялгаатай шүү. Маркетингийн сургалтанд 1 сая төгрөгийн сургалт гэсэн. Тэгээд сургалтанд зөвхөн сурахаас гадна саяны яригдсан платформуудыг бас давхар бэлгэнд авах тийм юм гэсэн үг. 8-нд болох нь болохоор таны суугч сургалт болохоор сошиал медиа маркетинг багцтай орж байгаа Facebook бизнес суйт гэдэг Facebook-ийн бүрэн хэмжээний сургалт. Яг гоо ер нь бол ийм байгаа шүү. Анх удаа ингээд яг бизнес хийх гэж байгаа хүмүүс бол юун дээр төвлөрүүлэх зүгээр вэ гэхээр Facebook дээр төвлөрүүлэх зүгээр гэдэг. Facebook-ыг 100% ойлгочод бас зүгээр шүү. Ер нь бол яг Facebook бол төвлөрчлөө гэдэг таны бизнес томорчингууд нэг сул тал ажиглагдана. Яг тэгэхээр би нэг 4 сар өмнөх одоо жилд ингээд Facebook дээр төвлөрж исэн чинь яг жоохон ингээд үйл ажиллагааны хувьд цар хүрээ ингээд жоохон тэлээд ихсэн чинь Facebook доголдолтой болж гисэн. Айгүй их хязгаарлалт тавина, айгүй их дүрм журм яригддаг болоод тэгэл ингээд бичил юунд маань ингээд айгүй төвхтэй болоод эхэлж байгаа. Тэнгүүд яг вебсайт майч ингээд одоо яг нэг бүрэн утгааны дижитал бизнес руу ороод эхлэхээр нөгөө өөрөөр тоглож эхэлж болоод эхэлж байгаа. Тэнгүүд та шууд вебсайт руу хөтлөөд аваа явах хэмжээний одоо сургалтанд суугаагүй болвол тийм ээ Facebook бол хамгийн номер. Хязгаарлалтанд нь хүрэн хүртлээ тэндээс бол өөрөө шиг аваад явчих болно. Дараа нь бол та юу ч болно шүү дээ. Бизнес чи хөгжөөд эхлэх юм бол за ер нь би хэрэглэгчтэй те дандаа Facebook дээр мөнгө төлж зар сурталчилгаа өргөхийн оронд хэрэглэгчтэй вебсайт руугаа татаад авъя. Платформ руугаа татаад авъя гэдэг. Тэр ямар ч хэсэн саяны үзүүлэлт бол таадад хэрэгцээтэй мэдээлэл болж чадсан байна. Өөр асуух зүйл байна уу? За ингээд ямар ч хэсэн лайва өндөрлөө дөө. Хэдүүлээ 8 цаг 40 минут ирсэн байна шүү, тий? За баярлалаа. Баярлалаа гэж багч. Баярлалаа агшаа. Баярлалаа. За баярлалаа. Та яагаад өөр тарагдахгүй байна? Суралтаа. Жигээ 20-д орсон шүү дээ. Одоо гайгүй болсноо. Жигээ 20-д орчод байгаа. За. Холбоотой байгаарай.